Тэгээ би ингээд асартлаа ингээд ойлцсон. Тэгээ ингээд хөрцөн ингээд бүрээ салгалаа. Мөрдөгч би халаагүй би юм биш. Та яагаад энэ зураачийг авч байгаа юм бэ? Ингээд салхандсан бүр ингээд тийм амар тийм дарк ингээд хамгийн анх гоё юм суурийн манд хүмүүжил те эрдэм боловсрол хүн чухал. Яг энэ зүйлийг мань тавьж гисэн ингээд нөгөө эмээ хоёр дээр нөө очиж байнга ингээд чаддгүйстэй жоо харамсдаг. Энд ер нь сайн харж тэрнийхээ төлөө зүтгийг тэмцэж чадах юм бол тэр уран бүтээл нийгэмдч гэрэл асаан хувь хүмүүсийн хөгжилч нэмэртэй дээрээс нь одоо нэг бизнес гэдэг юм уу те ашиг орлого мөнгө санхүү энэ зүйлд нь ч бас нөлөөтэй. Сайн бацхан уу манай алгасаж болохгүй 10 асуулт подкастын маань 5 дахь дугаар эхэлж байна. Тэгээ та бүхэн маань лайк, subscribe, share хийгээрэй. За тэгээд энэ 5 дахь дугаараар маань манай Мишка оролцож байна. Тэгээд манай урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За подкастта бас урьсанд маш их баярлалаа. За тэгээд өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Ганбатын Мишель гэдэг. Эрдэнэ хотын унгуу хөхөд. За багнасаа бол одоо Улаанбаатар хотод ерөөдөө өнгөрсөн. Тэгээд дээд сургуулаа 2010 он төгссөнөөс хойш одоо яг Эрдэнэтэд одоо ч 2025 он те тэгэхээр чи яг 15 дахь жилдээ Эрдэнэ хотод яг суурин ажиллаж амьдарч байгаа. Уран бүтээлч. Өмнө нь бол оюутан бол төгсөөд яг шууд төгсөөд ирэнгүүтээ оюутны ширээнээс те гэрдэг театрт ажилд орсон. Тайз дэлгэцийн жүжигчин мэрэгчлээ. За тэгээ 10-аас нэг 22 он хүртэл юм уу жүжигчнээр ажиллаж байгаад нэг сүүлийн 2 жил гарan ерхийн найруулагчаар Эрдэнэтийнхаа театрт ажиллаж байгаад одоо бол Эрдэнэтийн цагт театр гэдэг хоороо уран бүтээл хийж байна гэсэн. Чөлөөт уран бүтээлч. Тий, дүрийн албаа өгч байхад болоо чөлөөт уран бүтээлч болсон. Бүх юм ал өөрөө хийгээл. Тий. Одоо ч хуучин ч нөгөө яг төрийн албанд ажиллаж исэн болохоор нөгөө цаанаас нь бүх юм бас бэлэн байна те. Адаглаад одоо юу гэдэг нь уран бүтээлчдэд тавьж өгөх нүүр будаг те. Тоглолтод хэрэг болох зүйл хангамжаас хаваа цалин мөнгнөөс хаваа. За бүр цаашлаад ингээд бүр том өгөөрөнд нь харуулна. Уран бүтээлийг бий болгож идэг төсөв хөрөнгө мөнгө. За бүх зүйлүүд одоо улсаас тий. За одоо л нөгөө хуваараа хийж байгаа чөлөөт уран бүтээлч болохоор бүх зүйлийг адаглалтай юу гэдэг пэйж хөтлөхөөс ахуулаад тэгээ одоо ч энэ бүр юм хийж сурч штеп постэр хүртэл хийж сурч байна дүрс хүртэл одоо эдитэлж монтажлж сурч байна тэгээ дуу ингээ яаж цэвэрх аах уу тэгээ зарим тал дээр бас нэг оюутан байхад яг сурч чадаагүй гэх юм одоо мэдээж багш нар маань сайхан зааж өгсөн л байгаа. Тэгээ зарим нь одоо хичээлээ таслан явцсан байдаг ч юм. Тэгээ тоомжиргүй байдлуудаас үүсчихсэн зүйлүүдийг одоо эргээд яг нөгөө хуваараа уран бүтээл хийх эргээд нөхөс сурч байгаа. Тэгээ одоо чөлөөт уран бүтээлч хүн байна. Тэгээд яг сая чамаг ярьж байгаа би бас бодсон нөгөө хуваараа өөрсдөө ингэж юм хийхээр уусаад бүх юм өөрсдөө шалгалт гарна. Би нэг анх ирчээд бид хоёр нэг юу хийжсэн хоолны контент ерөөс бүх юм өөрөө гарна материал маань тэгэл бензин мөнгө ингээл тэгсэр байгаа нэг 3 дугаар яваалцах шүү. Ямандаа утахгүй явуулнаа тэрийг. Хоолныхоо юу? Тий. Яг бас тэр хуваараа хийж байгаа ч гэсэн нөгөө тэр бас даваа тал бас их байгаа байхгүй. Ядаж нэг чаддаг юмараа тий хүргэж гин. Хятад тоол хятад таач тий. Таваач тий. Тоолын таваач. Тийм болохоор яг нэг хүн цаанаас за ийм хийгээр тийм хэрэг юус хэлэхгүй болохоор амар тий. Тэгээд яг ийм юм хийж. Нөгөө ингэж ярьдаг ш. Хүчээр ажил хийх биш тэ өөрийнхөө дуртай зүйлийг яг ажиллаа нэг хобби болгоно хийх. Тэмний бас ер нь тийм. Жижиггийн урлаг, театрын урлаг за дээрээс нь одоо бас шүлэг бичдэг. Жүжигчин зохиол бичдэг.
кино зохиол дээр бас зүйлүүд сууж байгаа. Тэгэхээр нөө хийж байгаа зүйлүүд маа яг цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардах ч гэсэн тэрийг нөө хобби болгож байгаа учраас тий нойргүй байсан ч гэсэн аз жаргалтай хийж байгаа тий. Яг л хүний ирэхээр зовхоор өөрөө ирэхээр жаргах гэж байна. Тий. Мэдээж тий одоо шууд тэл гал тавина гэж байхгүй шүү дээ. Ихэндээ нөө урд тормоогоо хойд тормоогоо урд тормоор нөхөнчдөг л. Тий энэ шиг нэг байж байгаа тэгэл яванда болох л бах та. Тий болно бол. Тэгээ санаж явах бүтэн. Юу болоод баахан зүгээр өгнө тэгээд байлаа. Амар нэг настай хүмүүс би ч настай л. За. Эхний асуулт яг өөрийгөө тэ унгайс уур амьсгалыг өөрийнхөө нэг өгүүлэрт багтаагаад ч юм уу яг тодорхойлбол яг тэгээд ер нь янз бүр эрдэс байдаг л дээ. Одоо өөрийгөө нэг суучаал дээ. Би олыг тодорхойлох нь бас нэг бодлыг бас өрөөсгөл тээ. Яг го найз нөхдийн ч юм уу гэр бүлийн эхний зүгээс нэг манай энэ хүн жоох юм шүү гэж ярьдаг. За тэндээс харах юм бол нэг жоох тайван хүн юу гэх юм. Жохон бодолтой ханддаг гэх юм. Хүлээцтэй байдаг гэх юм. Ер нь бол жоох нам гүм. Нөгөө далган давлааг нэг нам гүмхэн гэл нэг ярьдаг штэ. Гэхдээ бас нөгөө талаараа давлгаа ширээсвэл бас тийм тий. Тэгэж хүн юм чин дотор нь янз бүр хоёр тал эсрэг зэрэгэлцүү байгаа. Ерөнхийдөө бол жоохон чимээгүй бодол хийлэгч гэж ойлгож болно. Нөгөө нэг юм бичдэг гэж ярьж тээ. Тэгэхээр магадгүй тэрнтэй бас холбоотой юм санагддаг байхгүй. Нөгөө бичхийн тулд шууд орж ирж байгаа зүйлийг бүгдийг ингээл бичээл ингэж хэлчихгээл нэг сэтгэл хөдлөлөө шууд буулгах нэг хэрэг. Тэр бас санаа идэл өрж байна. Уран бүтээл болохын тулд тэрийг нөө бясалган дахин найруулан бодно тий. Тэгэхээр яг нөгөө хийж байгаа ажилтай бас холбоотой байдаг юм шиг санагдсан шүү дээ. Тэгж нэг төвлөрч иж бодож иж хардна гарах учраас тий. Төвлөрч дууны үг бичих төвлөрч суух айгүй хэрэгтэй. Би ч нэг тийм төвлөрч суухтаа ер нь л жоохон хэцүү юм баггүй. За. Тэгээ дууны үг бичдэг бас бичдэг байхгүй. Тэгээд сүүлийн үед ингээд ерөөсө төвлөрч сууж чадахгүй болохоор ерөөсөө юм бичихгүй. Тэгээ чиний хувьд би яг энэ болохоор асуултанд өмнөх асуулт байгаа зөвхөн бодох шээ. Нэг чиний хувьд болохоор дууны үг бичих юм уу, зохиол бичих юм уу? Нэг зүйл бичихтэй одоо нэг онгод орно гэж ярьдэн шүү дээ. Нэг ийм үед би яг бичиж чаддээ. Эсвэл зарим хүмүүс амар орсон үедээ, зарим хүмүүс нэг 100 муу татсан үедээ ч юм уу тий. Зарим хүмүүс болохоор зүгээр ингээд нэг байгаль хараа сууж явахдаа ч юм уу онгод нь ордог. Янз янз байдаг юм байл л дээ. Чиний бодлохоор яахаар мэдгүй одоо тий олон ярилцлагууд дээр яг энэ талаар бас ингээд асууж байсан. Тэгээд тухайдад юу гэж хариулсан юм сайн санахгүй. Тэгээд сүртлэлийг заа нэг ийм онгод гээл ингээл тий гинт одоо юу гэдэг яг хөө зүгээр уран бүтээлч хүнд ялангуяа нөгөө улирлуудын онцлогуд их нөлөөлдөг юм шиг санагдав. Надад л намрын улирлыг нөлөөлдөг. Яг нэг 100 өнгөрөөл нэг жоохон модны гоёнгтой болоод ирдэг шүү дээ. Улаан шар ингээд нэг аллаглаа тий. Яг тэр үед нэг жоохон яг уран бүтээл хийх илүү тийм сэтэл төрдөг юм шиг санагддаг. Яс бол дээ юу гэдэг яг ийм үед нэг онгод ордог. Эсвэл нэг 100 татангуу тий гэдэг ч гэдэг юм. Тий. Яг хүн болгонд нэг өөр баг тийм л баг та. Тий. Миний бодлоор нөгөө хиний бовгийн лавсрунгаа хийсэн үхнийг ингээд санал нэгдэж шүү дээ. Лавсрунгаа өглөхөр заавал яг сайн яг юу хийжсэн яг тодорхой санаа. Тэр нь бол ерөөхдөө бодоод яваад байгаа тэр нэг бодол байна тийм. Тэгээд бодол ханах. За энийг ажил ингэ хийж димүү гэж нэг бодно тийм. Тэгжсэн ингэж болохгүй нэ дахиад заасан дотроо. Ингэ бодож явсаар хагаад бодол на ханаад фүүл болоод дүүрээд ирээд цаасан дээр буух те эсвэл одоо юу гэдэг дэлгэцэд буух үед гарч байгаа яг тэр агшныг бодол ханах агшныг л магадгүй онгод гэдэг бах гэл лавсруугаа хийсэн би тийм. Тэгээд тэрнтэй бас санал нэгдэж. Тэрнээс ингээд гинт дээрээс ингээд нэг юм орж ирэлтэй. За чи тийм үг орж ирнэ гэх биш. Яг тэгэхээр уран бүтээлүүдийг ажиглаад ахаар одоо аль 10 жил болж исэн үе ч юм уу те эсвэл ингээд нэг 5-6 жилийн өмнө болж исэн үйл явдал үзчихсэн кино уншижсэн номны ганцхан үг яг ингээд тэр одоо зохиол бичиж явах явцдаг
гинт яг хэрэг болдог байхгүй. Нэрээ тэнд тэгжсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тэр болтол тэр бодол ингээд дотор ингээд яваад идэг юм шиг хөгжүүлэгдээ тий. Тэгэхээр яг тэр яг бууж харсан л тэрийг л магадгүй Монгол гэж ярьж байгаа. Тэгээ Монгол хэл монголчуудын өөрсдийн нөгөө бас онцлог байна тий өв соёлын. Монгол ухаан гэл одоо нэг жоохон тийм ёс төртэй. Тийм. Одоо гадныхан харуул нэг хэтрүүлэгтэй юм ярьж байгаа тий. Онгод гэх тий. Онгодын цагаан хүлэгч гэж байгаа шиг тий. Яг үдээд тэгж ярьж болох байх. Би бол нэг жоохон тийм сүрхий гэж боддгоо. Миний болохоор онгод гэдэг нь би сая батсан ч нэрээ юунаас л орсон. Бөө юунаас л орж ирсэн байх гэж боддоо. Тийм яг саяны ярьсан. Онгод бууна гэж ярьдаг тий. Монголчуудын нөгөө өөрсдийн тэр одоо ёс заншил тийм тал бас байна. Тэгж ярьдаг байх шиг байна. Одоо жишээлбэл хятад хэлтэй тий. Хятад жишээлбэл энэ талаар одоо юу гэж боддог. Хятадаар болохоор энэ чинь Монгод орох гэж монголчууд орчуулж байгаа болохоос биш утгачлал нэг өөр юм байгаа зү. Тий нэг юу орж ирнэ гэж бас жоохон сүнслэг юм орж ирдэг. Тэгвэл бас ялгаа бас эсвэл нөө дорны хив шинж магадгүй тий. Одоо баруун жишээлбэл бас тэгтээ тэгж ярьдаг юм шиг. Мэдрэмж шиг ярьдаг тий. Сүнслэг дуу муу гэж ярьд юм бэл. Тэгэхээр ер нь бол хаа газар ер нь иймэрхүү утгатай болдог юм байна. Яг ингээд найж байгаа л орж ирдэг тий нэг тийм. За хувийн оронд эрх чөлөө. Уран бүтээл. Одоо чиний өөрөө чинь хувийн орон тэгээ эрх чөлөө, уран бүтээл. Тэгээ яг энэ гурвын аль нь чамд одоо нэгдүгээрт чухал вэ? За уран бүтээл, эрх чөлөө, хувийн орон зай. Тий. Ямар том сэдв байна. Аль тэгснэ тэрнийхэн араас нь байж ахаад нэг. Тэгээ энэ гурвыг заяа. Тэгээд тийм болохоор энэ ингээд тийм болохоор юу жоохон тайлбарсан хувийн амьдралаа урлагаас төрүүлж тавьдаг уу, урд тавьдаг уу? Эсвэл эсрэгээр юу ч төлөөслөхөөс буцахгүй байдаг. Гэсэн утгатай юм тий. Хувийн орон зай. Энд нэг бодоод байх юм байхгүй л тий. Ер нь бол уран бүтээлчид хувийн амьдралыг үргэлжлэх хаашин тавьж идэг тий. 50 төгрөгөөсөн 100 төгрөгөөсөн ч өөрийнхөө хийж байгаа юм бол ер нь бол хувийн амьдралыг хаашин тавьдаг гэх юм. Цагнаар ер нь л бүх зүйл. Яг нэг талаараа энэ алдаатай зүйлүүд бас байгаа тий. Тэгээ юу гэмний үед бол жишээлбэл одоо нөө амьдрал зохиогч гэдэг. Ингээл харшиж байгаа зүйл байна. Гэхдээ нөгөө талаараа бол тэгээд уран бүтээлдээ өөрийгөө зориулна гэдэг бол тэр хансан мэдрэмж бол гоё байдаг л да. Гэхдээ энийг бас сайн мэдэх хэрэгтэй тийм нөгөө яг ямар төвшөнд юу хийж ийн гэдгээ. Тэгэхгүй тэгээд уран бүтээл хийж ийн гэл өөрийгөө хуурал цаг хугацааг алдаад тэгээд эргээд тэр нөгөө нэг цаг хугацаа уран бүтээлийг нөгөө шалгуур болж өгдөг шүү дээ. Яагаад сонгодог бүтээлүүд цаг хугацаа өнгөрсөн ч хэдэн зууны дараа ч гэсэн тэр яг одоо нийгэмд болоод байгаа юм шиг чухал байгаад байна. Тэгэхээр бас уран бүтээл мөн үү биш үү? Энэ хийх хэрэгтэйгүй юу гэдгийг бас нэг юм цензуур тавьж харж иж тэрний төлөө тэмцэх хэрэгтэй юм шиг байна. Кодед хайрын цаг хугацаа шүү дээ. Хайрын гэдэг шүү дээ. Цаг хугацаа мөнгө цаас гэл тий. Тэгээ яг тэр үеийн нөгөө хүний сэтгэл шүү дээ. Тий. Нэг юм сэтгэлээ шал димийн юм сэтгэлээ зарцуулах бас аюу хэцүү. Хамаг сэтгэлээ зарцуулаад тэгээ дараа нь үүдг байхгүй болчихдог. Нөгөө талаараа эсвэл бас юм гэдэгтэй сэтгэлээ зарцуулаад байсан. Тэгээ нөгөө фэлтцсэн юм шиг санагддаг. Тий. Гэтэл тэр нь тэрийг хайчлаа тий. Өөр юм хийгээ явж идэг ч юм. Тэгэн гот эргээд хэсэг хугацааны дараа эргээ харахаар чихэн үнд сэнтэй зүйл нь магадгүй тэр байсан бич болж идэг тий. Ер нь л юм. Эндээс ингээ бодоод тахаар ер нь хүний нөгөө анх төрсөн идея санаа гэдэг юм буцаал яг тэрэн дээр ирдэг юм шиг. Харин анх тэр л нэр зүг бийч гэлдэг тий. Тийм ээ. Тийм тэгж би яг тэгж бодчихлаа. Яг л тэрийгээд хөгжүүлэх гээл гоё болох гол олон салаа замаар яваад байгаа боловч эргээд тэгээд нөгөө анх төрсөн санаа нь яг ингээ бат бийж идэг гэж. Янз зүрлэх л та. Тэгэхээр энэ асуултанд бол уран бүтээлийн нэг тавьдаг. Яг тэр хувийн орон зай, эрх чөлөө араасаа. Тий. Яг тэр бүх зүйлүүд нөө уран бүтээлийн төлөө учраас бас ингээ нэгдмэл бас ойлголт байна л да. Тийм байна. Тэгээ ялангуяа ингэж өөрөө яг ингэж хийгээ явж байгаа болохоор бас тий эрх чөлөөтэй
уран бүтээлээ сонгоо явж байна. Тэгээд яах юм бол бас өөр л дөө. Тэгэд яалчгүй нөгөө хүний амьдрал учраас энэ нөгөө нэг анхдагч хэрэгцээнүүд хэрэгтэй тий. Тэгэл бензин унааны мөнгө, таксины мөнгө, хоол хүнстэй өдөрт нэг кофе уух мөнгө ч гэдэг. Тий. Гэхдээ энэ бүх зүйлүүдийг магадгүй ингээд сайн хослуулж чадах юм бол энэ асуудал бас биш юм шиг байна. Гэхдээ уран бүтээлийг бас хит мөнгө гэж харах юм бол энэ ер нь л явандаа тэгэл арчигдана. Сайн харж тэрнийхээ төлөө зүтгийг тэмцэж чадах юм бол тэр уран бүтээл нийгэмд ч гэрэл асаан хувь хүмүүсийн хөгжилч нэмэртэй дээрээс нь одоо нэг бизнес гэдэг юм уу те ашиг орлого мөнгө санхүү гэдэг энэ зүйлд нь ч бас нөлөөтэй. Яг зөв мөнгө гэж харж байгаа ер нь иргэн тойронд ингээ хүмүүс байна те анзаарч байгаа. Тэгээ хүн болгоно ингэж болохгүй гэж хэлж бас болохгүй байхгүй те. Тэгэхээр өөрийн гэсэн бодцоо явж байгаа. Асуугаад ярилцж байгаа нөхцөлд одоо юу гэдэг санаа бодлоо ирэх юм миний хувьд ингэж бодож ийн гэж хэлэх юм те. Ер нь бол уран бүтээлийг нөө мөнгө гэж бити хараасаа л гэж боддөө шүү дээ. Тийм үнэ. Би ч гэсэн гэж. Би ч одоо өчнөө аягчныг бас нилээ юм хийсэн л болсон болов юм хийгээл яваад идэх. Тэгэл гэхдээ дөө заавал ямар нэг юм ингээд ард нь ингээд сураад авцсан байж байгаа. Тий. Сурдгуумаа гэхэд нөгөө хүн чи одоо нөгөө сэтгэл зүрхний амьтан тий. Тэгэхэд нөгөө сэтгэлийг ингэж цааш нь амьдрах дараа жилтэйг нүүр тулахад ингээд хүнийг хувийн хүмүүдийг өсөж хөгжүүлж өгч байгаа. За одоо ингээд өнөөдөр одоо юу гэдэг би жишээлбэл ингээд нэг за кино зохиолын ард гарцсан байлаа. Тэр ингээд магадгүй нэг ингээд хүрх биш те нийгэмд нэг чухал биш юм шиг санагдаад өнгөрч болно. Хөргөн санхүүгээр шатаад ч юм. Гэхдээ тэндээс нийгэмд үлдсэн байдаг. Тийм ээ. Тэр бас нэг подкаст нэгээ сонсож байгаа. Яг нөө урлаг гэдэг талаас нь л ярьж байна те. Подкаст сонсч ирсэн чи нэг тэгжсэн. Урлаг өөрөө хүмүүс хүнийг ингээ гой хөгжүүлж идэг те. Хүмүүжүүлж идэг. Нийгэмд тийм сайн сайхан зүйлийг дагуулж идэг ардаа гэрэлгээд байсан. Яг тэгэхээр ер нь алуурчин төгөлдөр хуурчж ирэн сонсч ирсэн үү? Нөхдөөрчээсээ асууж байгаа. Тэгэд нэрээ тийм байдаг билүү? Тийм хэрэг сонсч ирсэн билүү? Тэгээд магадгүй бол нөө фантазтай те хэтрүүлэгтэй уран зохиолын төрөлд кино дээр ч юм уу жүжигэн дээр ч юм уу тийм харагдаж болно те. Яг бодит амьдрал нийгэм дээр бол амьдрал дээр ер нь бараг тийм сонсогдож байгаа баг. Тийм. Ялангуяа энэ сонгодог урлаг те. Тэр урлаг бол ер нь гайхалтай зүйл. Тэгээ яг цаг одоо өнгөрхий ирэхээр өөр л одоо сурч багаар л мэдчил байгаа юм л да. Тэ юу юугаа оюутны ширээнээс төгсөөл алаад өгн амар жижигчин болно те зүгээр л одоо таа гэх. Тий. Одоо урлагийн сургууль төгсөж байгаа оюутнуудыг чи ер нь тэгж ярьдаг байхгүй. Нэгдүгээр ангида нэгдүгээр курстэй дэн жижигчин боллоо. Одоо нэг тим хандлагатай биш те. Би одоо найруулагч анги жижигчнээ ингээд орцсон. За хоёрдугаар курстэй болох гавьяат бол бас буураад байна те. Нэг юмний учрын таньдаг бол. Тэгээ 3 дахь курстэй соёлын дэргэний ажилтлан болоо 4 дугаар курстэй ингээд яг оюутан болоод төгсдөг тийм. Тэгэл амьдрал дээр гарна шүү дээ. Тэгээ яг тийм яриа бод байдаг. Гэхдээ миний хувьд бол тийм бол байгаагүй. Тэр хоёр нь ер нь бол үнний ортой байх тий. Тэгэл юм яриа гарч байгаа. Тэгээ наантай цаантай хүн болгон чинь л өөр шээ. Нөгөө урлагийн сургууль тэнцээд орчихороо тэгэл мэдээж тэр хүүхдүүд 10 жилээс орж байгаа юм чад тэгэл жигхэн лалаад игээл. Тий юу юуг төсөөл кино тоглоод тий ингээд театрт очиод найруулагч нь жижиг найруулад ч юм уу тэгэл явуул гэж л. Яг өөдлөөс бол тэр одоо залуучуудын хүсэл мөрөөдөл гэдэг бас гоё юм байна. Тим зүйлэр жигүүрлүүлжиж тий нэг киноны нэг туслах дүрч болтгоо оролцож юм тий. Нэг кинонд яваад гэрэл бэрээ зөксөх хүртэл уран бүтээлч юм бас маш том зүйл байхгүй. Жүжигчин нэг дүр дээр ярьсан гэдэг бол нэг ихтэй сургалт төгссөнтэй адилхан гэж ярьдаг. Тэгээ яг тэрнтэй адилхан нэг кинон дээр зүгээр нэг гэрэл бэрээ зөксөж байгаа тий. Нэг төхүүлж байгаа тий. Тэр бол зүгээр нэг хөл зөв хүртэл. Гэт тасарч та зөндөө юм сураад авч тараа тий. Хойдоо ингээд нэг зарагдж байгаа ч юм. Тий. Киноны ялангуяа би нөгөө киноны аргын албаныхыг ингээд их хайрладаг. Яг тэгэхээр мэдээж кино бол за Монголд бол хуучин
Хошин шахаа ер нь бол дэний ер нь баг нэг жижигчнэрээ овголдог юм шиг байдаг байлаа шүү дээ. Тийм. Яг одоо алт үеийн кинонууд бол энэ одоо хиний Бэндэргуайн жигждгуайн кино л гэж ярьдаг байсан. Нэг хэсэг бол нөгөө тэр жүжигчин тоглосон болохоор энийг үзье. Тэр жүжигчин тоглосон кино. Одоо буцаад эргээд кино урлаг болохоор нөгөө энэ найруулагчийн бүтээл байна. Одоо яг нөгөө Холливуудын Netflix-ийн системээр одоо Монгол кинонд тэгж харагдаж штэ. Тэр найруулагчийн бүтээл гэж гараалаа. Одоо л юм байна. Тэгээ харагдж байгаа хүмүүс нь тэр байгаад байдаг. Найруулагч жүжигчин. Гэтэл арын албанд байгаа хүмүүс нь тэр хасар олуулаа явж идэх тийм. Нэг кино ихэл нэг гэрэл тавьж байгаа. Тэгээл тэнд ингээл холоо барихаас хоолол тийм. Тэгээл нэг сценэд дараал бичиж байгаа. Тэнд найруулагч 1 2 дугаар найруулагч туслах гэдэг. Энэ олон хүмүүсийн хөдөлмөрөөр бүтэж байгаа болохоор тэр арын албанд байгаа залуучуудаар их бахархдаг. Тэгээ яалчгүй нөө Монголын зах зээл нөө юм цомхон жижиг учраас төсөж байгаа жүжигчин болгон шууд кинонд тоглож чадахгүй, шууд найруулагч хийж чадахгүй учраас ихэнх одоо яг төссөн залуучууд маань дандаа нөө гэрэл барьж идэх те. Зарим нь бол одоо бүр юу болцсон юм чинь шүү дээ. Эдит хийдэг, монтажа хийдэг болсон. Зарим нь бүр ингээд дууны техникч болсон. Бүр гэрлийн инженер техникч болсон явж байгаа чинь. Тэгэхээр дээ уран бүтээлчд маань ингээд тал талдаа ингээд бүтээлийн төлөө ингээд зүтгэж байгаа учраас тэгэл тухай бүрдээ гоё юм сураал яваад. Арын албад угаас айгүй чухал. Тэгээ бид тийм болохоор би ер нь яг нөгөө хулгайн кино үзэх амар дургу. Үздэг шүү дээ. Одоо жишээлбэл Facebook мөхөр ингээд явж байдаг шүү дээ. Би л үздэг шүү дээ. Өнгөрчтэй. Яг тэр ер нь шууд гүйлгч. Тэгээ тризм хийх гэж хүмүүс амар өгч хөдөлмөр. Одоо жишээлбэл нэг хүн өсөл мөрөөдлийнхөө төлөө тэнд гэрэл барьсан гэж байгаа шүү дээ. Тэр хүн тэрнийхээ дараа юу ч бодож байгаа тий. Ингэ чадаа одоо гэрэл барьж байгаа л утахгүй ингэж ингээд кинонд тоглоно ч юм уу тий. Тэгэл тэр хүмүүсийн хөлс хөдөлмөр шиг гэсэн юмд ингээд хөрөнгө оруулалт хийхээсээ бол гар татахгүй байвал. Тий бид нар ололтоо чин кино театрт кино үзэхэд хийдээ. Тэгээс үйл тэр зөвөн цагийн үзэж 8 юм 10 юм уу? Одоо юу тий 10 мянгат л 8-8 8-аас нэг 10 маруу. Эсвэл орон нутаг хот ялгаатай юм л. Өөртөө 8 бил 10 хавцаас. Тэгээ тийм чинь одоо юу гэдэг 8,000 төгрөг одоо зүгээр нэг газар ороод тивний хүмүүс юм мэддэг. Тэгээ тэгэхээр чи тэр орон бүтээл явуулаа гэдэг амар. Сая нөгөө нэг хиний гал хоёр ахын нөгөө төцсний охид киноны нэг постэр дээр нэг пост оруулж ирсэн. Бичвэр юм тийм. Тэгээ тэр яагаад төрсөн бэ гэхээр орон бүтээл бас юм гайхамшигтай байна л да. Нийгмийн урд алхах чийдэгтэй болж байгаа зүйлүүдийг ингэж юу гэдэг. За одоо фантазиар шидэд реализм шиг ингэж илүү уранд өрсчүүл бодвол нөгөө нэг илч шигтэй. Нөгөө юу гэж зүнч шиг юм. Орон бүтээл дандаа нийгмийн өмнө тэгж харуулж идэгтэй. Үзэгчдээсээ төрүүлээд яг л төцсний охид киноны гэл сцен тэр чигээрээ сайн ингээл Улаанбаатарт болол өнгөрч штеп. Өчнөө бол ээжүүд ингээл шүнээр мах тэ Дэвстан хатаад нөө түүцийг ачаал хийж байгаа тийм. Яг нэг талаараа нөө хотын өнгө үзэмж гэдэг юм уу те. Одоо бас ингээл хотын шин соёл гэж байгаа юм. Хотын захиргааны тэр төлөвлөгөө нэг талаараа зөв юм шиг хэрнэ. Нөгөө талаараа тэр олон хүмүүсийг ажлын байраар ингээд бүр байхгүй болж байгаа байхгүй юм дэр. Тэр таарталт нь өөр газар мөцөд шилжүүлж яаж байгаа байлгүй тий. Яг үгүй олон асуудал бэлээ. Жилийн өмнө нөгөө нэг ийм санал тавьсан ч гэдэг юм. Тэг өөр газар лангуу хийчих гэдэг юм. Яг заагүй тэр нь бол нэгтэл тий. Яг одоо яаж шийдэгдэж байгаа юм одоо болох байх. Яг зөв миний олж харсан зүйл нь юу хэрэг урлаг тэрийг төвлөе хитэн жилийн хийцэн байгаа тий. За нэрээ тэрийг харсаар амар юм бэлээ. Эвгүй харж илээ бас. Зөв ч юм шиг тий. Тэг буруу зөв гэхээр буруу ч юм шиг. Хайр яамарч. За одоо урлагаас нэг жоохон өөр тийшээ хазаагаад. За юу одоо амьдралд чинь ямар нэгэн хүнд зүйл тохиолдоход хүнд зүйл ямар нэгэн зүйл тохиолдоход сэтгэл санаагаар унахтай яг тийм ундаг шүү хүн эм орохч сэтгэл санаагаар унаал тэр үедээ яаж давж гардаг вэ? За миний хувьд бол хөгжмөл зэрэг сонсдог дөө. Тэгэл листүүдээ харж байгаа л тэгэл за энэ хээ заримдаа бас түрүү нэг за би юу нэг юм ам хүн юм шиг байгаа ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр сонсож байгаа уран бүтээл бас нөгөө нэг хүнийг тодорхойлдог юм шиг дуу жишээл. Ямар 10 жил ч юм уу оюутан байхад бол тэгээ жоохон хүн сонсдог гэсэн. Жон Грант сонсдог тий. Heavy metal сонсдог ч.
Ер нь бол AC/DC Chili Peppers-ийн улаан фэн одоо ч гэсэн. Гэхдээ яг сүүлийн үед бас ингээд нэг жоох хитрхи нөгөө хиний AC/DC-ийн дуучин өөрөө нөгөө хамтлагаасаа гарахтаа ёо бүр салж унахаасаа өмнө хамтлагаас хурдан гарыг гэж ирсэн гэдэг шиг тий. Бараг зарим сонсогч ч гэсэн миний хувьд гэсэн яг одоо ингээд сонсохоор бас ингээд бүр дийлхэ байцсан байл. Яг ёо тэр ямар амар хөгжим би нэг удаа би одоо яа сонсдог байсан яг голж байгаа биш тий. Би үгүй тухайн үед нэг хүний нэг амьдралын юм ингээд өөрчлөлттэй яваад тий. Тэгээд сүүл рүүгээ оюутан болоод за нэг Pink Floyd дэр сонсдог болсон. Pink Floyd ч бас ер нь бас гайхалтай хөгжим тий. Юу юм бэ тий бөө хэлсэн баг явж идэг. Тэр хөгжмийн тоглолтын гайхамшиг. За тэр вокалистууд яа бараг л тэр супер. Одоо л тийм жоохон city pop гэх юм уу? Жоох арай нэг тийм хөнгөн нэг тийм эсвэл бүр ингээд юу сонсож байна. Бяцлаглалын хөгжмүүд гэх юм. Зүгээр ингээ хинди минди ч юм уу. Яг зүгээр нэг амар гэгэрл тийм утгаар биш зүгээр нэг хүнд гоё тайвшрал өгч. Тэгэхээр одоо тийм амьдралын сэтгэлээр унж байгаа тийм хүнд нөхцлүүдэд бол ер нь хөгжим авардаг гэх юм уу? Хөгжим би бас хөгжим сонсох аюул дуртай. Би болохоор одоо миний сонсдог дуу болвол ер нь би машинтай явж байхдаа нөгөө хүүхдүүд мөхт ганцаараа явах үедээ сонсдог доо ерөөсөө хүү хамтлаг шнэ. Амар сонсдог шүү дээ. Ер нь бараг бүх дуугийг сонсох дуртай. Аюул сэтгэвтэй Монголын соёл урлагийн зах зээлийг бас гоё төвшөндөө ажиллаа тий. Айгуу гоё шүү дээ. Сонсоход надад бол ингэ яг ялгаж сонсоо. Тэгээд юу мөн угаасаа ингэ яг гоё нэг л гоё дээ. Ямар ч үедээ сонсоод ер нь ямар ч манай байр сонсдог гэсэн чинь манай урд байхдаа би бүр илүү их сонсдог байсан. Тэгээ манай баг хүүхэд бараг тэрийг сонсож байгаа л төрсөн байхад. Баг хүүхэд шин намнялах ингээ машин дотор фэйсбүүкээр явцсан байгаа. Унтахтаа энэ унтахгүй ингээ ямар ч дуу тахаар машин дотор. Тэг хүн хамтлагийн нөгөө юу гэдэг чинь нөгөө арслан нэрвэс ололтон тэрийг давангууд ингээ намд амар чанга штэ. Тэгээ айгуу тиймэрхүү тоос. Би одоо тэгээд ер нь англиас болохоор шиг юм Eminem-ийг. Тэгээд Linkin Park-ыг бол айгуу удаан сонсож байгаа. Гоё юм тийм. Тэгээ ер нь нөгөө амьд хөгжим өөрөө бас гайхамшигтай л ич хиттэй юм шиг л санагддаг шүү дээ. Одоо л за сүүлийн үед сонсож байгаа юм гэх юм бол Morning Star сонсож байна. Тэгэл бас гоё бүтээлүүд хийж чадчих шүү дээ. Гоё хөхтэй. Тэгээ би ч одоо энэ цаав ингээл баг нэг үе мөй шахах бах та нэг за би ч одоо нэг 38 гэж цаа нэг үе мөй багс чи залуу хүүхдүүд юм биш. Жоо. Тэ? 90 он биш бах уу? 20 тийм ш. 2000 он. Одоо нь 24 тавтай ч тийм ээ. Тэгээ ертөнцийн бас гоё байна л та. Тэгээ сая тэр басны пенсны баяр маяг хийж ах шиг байсан. Гоё байлаа. Яа. Ой, урлагаас хол гэсч дахиад урлаг. Буцаад хөдөлгөөр яваарч юм уу ярьж байгаа тэгч үү. Нөгөө яаж давж гардаг вэ гэсэн чинь тэгэл хөгжим рүү ороод хөгжмөнд урлаг руу ороод урлагын тэгээ задраад. Тийм. Уусаа салтгүй юм билий. Дээр ордны ахтай бас ярьсан. Би ч өөрөө урлагийн уусаа айгуу дуртай урлаг мас зөндөө хийж явж байгаа. Ахтай юм ярих тэгэл ерөөсөө л амьдрал асуугаал урлаг руу угаасаа амьдрал нь урлаг юм биш. Одоо тэгээд жишээлбэл за өнөөдөр юу хийв гэлтэх юм бол тэгэл хийсэн юм аа тэгэл урлагтай холбоотой ярьсан юм яаж. За одоо энэ тэгвэл дахиад нэг урлагаас л. Энэ урлаг за гэхдээ хараа энэ асуулт юм шүү заяа. За чиний амьдралыг үзэх үзлийг орвонгоор нь эргүүлсэн үе хизээ байсан бэ? Юу тохиолдсон бэ? Гэхдээ урлагаас өөрөөр хариулж болохгүй. Мэдээж урлаг мэдээж ингэсэн ч тодорхой. Зөндөө олон юм дэр ингэсэн байгаад өөр. Орвонгоор нь эргүүлэлтээ би ч одоо тэгж амар супер амьдрыг болохоор тийм. Гэхдээ яг нэг ингэж бол эсвэл за бүр эсвэл амьдралыг үзэх үзлийг ч юм уу тий. Чи ингээ өөрчлөсөн нэг. Тэгээ юунд 10 жил тогтоо ч юм уу ерөөдөө жоохон энэ асуудлаас жоохон ичдэг байсан. Тэгээд итгэлийн үнэмшлийн үг гэх юм уу? Гэхдээ тухайн үед одоо нийгэм тийм байсан юм. Тэгээ 10 жил гэдэг чи одоо
За 9-р ангид 2003-4 оны үед юм те. Бас нэг жоохон нэг юм хаалттай те. Үзэл бодлын хувьд нэг жоохон бүлийддэг те. Яг одоо ч тийм биш. Магадгүй одоо ингээ подкастын цаа юм уу гэж магадгүй те. 9-р ангид анх нөгөө Христийн цоглоонд явж ицсэн. Тэгээ нөгөө махтандоо яг түрүү ярьсан шиг л нөгөө тийм цахилгаан хөгжим амар их татгдсан байхгүй. Хамгийн анх явуулсан шалтгаан. Яг итгэл үнэмшлийн хувьд надад тэр байж магадгүй. Тэр үед одоо өөрчилсөн гэсэн. Тий. Тэгээд одоо тэгээд одоо юу гэдэг байнга ингээд цоглаан моглаа ч юм уу явахгүй байгаа ч гэсэн тий. Христ итгэлтэй. Тэгээд би одоо уран зохиолын хувьд театрын хувьд ч тэгэл урлаг руугаа тий. За бай автай. Тэгээд ийм ч. Тэгээд сонирхол маань юу гэх юм. Барууны хэв маягтай дахиад нэг сонсч ирсэн хөгжмөөс бас магадгүй холбоотой байна. Одоо барууны зохиолууд, хөгжмүүд, тэ уран зураг яалтчгүй ингээд юу гэдэг нэг библи одоо судлалтай юм холбоотой. Одоо зөнөө маргааш ингээл гарч байгаа кинонууд ард нь заавал нэг текст ч юм эсвэл тэр кино зохиолын арга ясан ч юм уу заавал тэнд нэг юм бэж идэх байхгүй. Тэгэхээр итгэл үнэмшлээс гадна тэр урлагийг ойлгохын тулд мөн чанарыг ойлгохын тулд энэ киногоор ийм санаа хэлээд байгаа юм биш үү тий. Гэхийн тулд энэ заавал нэг холбоотой болчиход байгаа байхгүй. Одоо юу гэдэг дорны хонд бол одоо хятадууд одоо юу гэдэг нөгөө күнзийн сургаалны хэд юм ингээд урлагт нь ингээд шингэцсэн тий. Японд бол одоо жишээлбэл уран зураг нь бас ингээд бас гайхамшигтай. Одоо ягуун нарийн хувьд нөгөө хайку гэл байна тий. Тавталаа таваар ингээд бичдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр үндэстэн болгонд өөрсдөө нэг юм ахуй соёлууд ингээ ярьж байна. Түрүүн бөөгийн ярьж байгаа бол Монгол өв соёлыг одоо харуулсан кино гэхээр ингээ заавал ингээ нэг бөөгийн нэг элемент ч байж идэм үү те. Киноныхын логонд нь одоо нэг ингээ хэнгэрэгний дүрсч байдэм үү ингээд тийм байгаад байл. Тэгээ миний одоо сонирхож байгаа зүйл ганцхан Монголоос гадна жоох ингээ тэлж олон юм харах хэрэгтэй те. Ном зохиол гэж ингээл барууны орон зохиол гэдэг чинь ингээд бүр ингэ өсөр том ертөнц байна. Тэр ихээр яалтчихгүй тэр нөгөө нэг итгэл үнэмшлээс гадна тийм зүйлтэй холбоотой болчиход байгаа. Тэгээд өөрийн бичиж байгаа зүйл төрөж байгаа уран бүтээлч гэсэн заавал дотор нь тэр зүйл ингэ шингэсэн байт юм билий. Тэгээд би бас нэг жүжигний зохиолын нэр ном авчирсан. Ном өглөө. Дурсан байна. Тэгээд ном бас хараад үзэрэй. Нэрээ бас энэ нэр ингэ шингэсэн байгаа юм шүү дээ. Тэр юу юм эргэлдэх юм бол тэр байж магадгүй юм байна. Магадгүй биш ер нь бол тийм. Тэгээд 100% байж болно. Тийм. Тэгвэл энэ дээр жишээлбэл сая чамааг ярьж байгаа чинь сонсож байгаа. Хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд ч юм уу те нэг айгу итгэл үнэмшлэр нь өмсөж зүүснээр нь айгу боли дээр те тийм юм одоо жишээлбэл би бас тэрийг харж байгаа хүүхдүүдтэй би дандаа тэгж хэлдэг байхгүй. Одоо манай ангийн хүүхдийг лээ манай ангийн охин тэгсэн ангийн хүүхдүүд ингэ шаалсан гэхээр чи юу яасан гэдэг. Тэгэхээр чи би юм хэлээгөө өгөх юм битгий хэлээрээ хэрвээ тэр хүүхд ингээд өнөөдөр одоо жишээлбэл солиг амьс өмссөн эсвэл жоохон тийм хуучин цамц өмссөн байсан. Хамаагүй тэр хүүхдийн тэгээ тэр хүүхд юугаа өмсгөн чамд ерөөсөө хамаагүй миний охин. Чи бол зүгээр ингээд өөрийнхөө өөрөө л ингээд гоё тий бусдыгаа хүндлээд найзуудтайгаа ингээд айгуу гоё байцтай хизээж шоолж хэрвээ найз чинь нэг алдаа гаргах юм бол жишээлбэл нөгөө англи хэлний хичээл орж морж явахт нь ч юм уу тий өмнө нь ингээд буруу хэлэнгүүд ангийнхан тэр чигээрээ шоолол тий хийдэг гэж байгаа байхгүй. Тэгвэл чи битгий шаалаараа юу ч болсон тий тэрнээс дараа нь дахиж битгий явах гэж байгаа чи тэр хөвгч дахиад сайжрах шүү дээ. Тийм юм дээр битгий ингээд тэгээ миний бодлоор хүн болгон гоё өөр хүүхдүүдтэй ингээ хэлдэг байгаасаа тий. Миний би бол өөрийгөө нэг зүйл гэж боддог. Хүүхдүүд ингээ хизээж нэг ялгарч гадуу битгий гадуурахаараа хэрвээ ингээ инээдтэй үйлдэл хийсэн ч гэсэн битгий шоол. Угаасаа тэрийг шоолж яах юм. Тэгээ шоолсоос ч болоо тэр хүүхэд ичээд тэгээ тэр ичээснээсээ болоо дахиж өөрийнхөө аюу дуртай хийх юм хийхэ болчвол яах вэ? Тийм. Тэгээ чи жишээлбэл одоо ингээ төгөлдрөөр амар гой хичнээн дарж байгаа нэг жоохон алдчихлаа. Тэр чинь аав ээж ярьж хараад том ангаахад инээгээд байвал чи яах вэ гэл тэгэхээр би дахиж дарахгүй гэж. Магадгүй тэгээд ирээдүйн Моцарт байхыг үүсэхгүй шүү дээ. Тийм юмнаас болоод сэтгэл зүйн гэмтэл гэдэг чинь тийм болохоор хүүхдүүдийг ер нь багаас нь л одоо манайсын үеич өнгөрчтэй одоо
өөрсдөө л хичээж л яахгүй бол үр хүүхдээ ядаж тий бусдыг хүндэлдэг байлгаа тий. Жишээлбэл би одоо нэг хэлээд. Нэг сайн яг хүүхдийн хүмүүжлэл дээр ингэ ярьж хаад нэг газар очиж хоол идчихсэн байхгүй юу? Тийм. Би ингээ хүүхдүүдтэйгээ аюу жоо манай багтаа нөх 3 4 настай жоо охин их хөрх охингоо гэдэрхгүй бондоо. Тэр үе сайн өө гэл тэгсэн чи манай хүү харцаал ингээд ичээл ингээд шууд хурцны урдаас шууд дунд хурах юм. Шууд манай хүүхд рүү хүү яаж хаа гэсэн чи тэгшээ яваад өгч. Жоо хүүхд үү? Жоо хүүхд. Тэгэл ингэнгүүт л надаа ингээд яагаад би хэлсэн байхгүй. Танаа хүүхд ингээд тэгсэн яаж байгаа юм чигээ лазар шаваа тоож байгаа юм байхгүй. Тэгээд би бодчихсон гоё ер нь хүүхдүүдэд банаас өөрсдөө сайн хэлж яахгүй бол тэг манус хэлхээс илүүтэй бид нэр өөрсдийгөө л хүмүүжүүлэхгүй болол хүүхдүүд биднийг л дүүрэж. Одоо нөгөө нэг аав ээж нь мэдээж чи дунд хоргоо гарах хэрэгтэй шүү гэж мэдээ зааж өгөхгүй шүү хүүхдээ. Тэгэхээр гаргаж болохгүй шүү гэж болно. Тий. Нөгөө гарга гэж хэлээг байгаад тэг гаргацсан байгаа шүү. Тэгэхээр тэрний бурууг зүгээр хийм бид нэр өөрсөндөө л авах хэрэгтэй л та. Тэгэд энэ дээр надад ингэж ажиглагдаад байхгүй. Нийгмийн юм чинь. Нийгмийн буруу гэд тэгвэл ингэ бодохоор нийгэм нь юу юм? Нийгмийн хэн бүрдүүлээд та. Тий. Хүнийг бид нар л бүрдүүлээд дээ шүү дээ. Тэгээ бид нар тийм толь байгаа юм чинь толинд харсан тусгалаа л тэд нар хийж байгаа тийм. Тэгээ түрүүний тэр ярьсан шүү дээ. Бас ооч бол цаг хугацаанд бол одоо энэ үзэл бодлын зөрчилдөөн шууд өөрөөс нь өөр байхыг бүр огт үгүйсгдэг доромжлолын юм нь бол байсан. Тэгэл улааногоо Иесус чинь гэл дуудуулж эсвэл зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ерөөсөө тэр хүүхдүүд юундаа итэг нөө юугаа өмснө үү? Ер нь бол тэгэл өөрсдийнх нь эрхчлөөний асуудал шүү дээ. Ингээд харьцуулахгүй л байл уулны ядаж бас. Тэгээ баг багаар гайгүй болж байгаа хаа л гэж залуучууд гайгүй бас нэрсэр бэ. Бага. Ер нь тэгээд айгүй анзаарагддаг шүү. Тэгэл хүүхдүүдийн хоорондын ялгаа хүүхдүүд тэгэл тоглож байгааг харж байгаа ч юм. Ирээдүйд итгэн гэдэг чинь сайхан байхгүй юм тий. Шүү. Алдаа оноо байсан ч гэсэн за бидний ирээдүйд гоё болно да болохын төлөө гэл болоо явж ийлдэл бас сайхан шүү. Тэгээ яг би бас дээр хинт хэлчихлээ. Хов хүн бүр яг өөртөө ингээд жишээлбэл зүгээр нэг адгийн наазахын машина тавихтаа хүн амтнд гай болчих үе дээ. Хүн саадуулчих үе гэж харж байгаа. Ядаж холхон зогсож нийт метр алхах гэл тий. Дээр би хинтээ бүсүүдээ ярьжсэн. Ядаж ингээд шахаад тавьжуулаад нэг машин багтчих юм байна. Тий. Одоо зөксөлүүдийг харахад их санагддаг шүү. Хаамаа ингээд тавьчихсан тий. Тэгэл эсвэл зарим зүгээр ингээд замын баг голчхоо хийчаал буугаал яваад өгдөгтэй. Тэгэхээр зүгээр холхон зогсож баг машинтайгаа яваад орчих. Эсвэл хэрэв Монголд нэр машинтайгаа орж үйлчлүүлдэг газар бол зүм хийж байгаа. Одоо кэбс мэпс байдаг шүү дээ. Тийштэйгээр ороод. Тийм шүү дээ. Тийм drive thru-ны. Тэгээ түрүүний юм дээр чинь нэг бодож ирсэн юм хэлчихв. За. Өөр хүүхдүүдтэй ирээдүйн хойчтой нөгөө тэгж болохгүй тэрийг хүндлэгээ тэгж юм тийм. Энэ бас нэг талаараа өрөөсгөлөхгүй. Ягаад тэгэхээр нөгөө яг үндсэн хууль нь заасан байна тийм. Одоо юу гэдэг бас хөөс шашин шүлтээд арьс сүнгээр ялгарлан гадуурхыг хоригдно гэх. Энэ бол ингээд хуулийн хүрээнд ийм юм байна. Энэ хууль гэдэг том хараад байна тийм. Би уг нь бодвол ингийн амархан зүйл байгаад байна. Тэгээд нөгөө хүүхдүүдтэй найз чинь ийм байгаа болол чи тэрийг хүндлэж чимээг өнгөрөөд хүндлэх хэрэгтэй. Энэ зөв. Энэ дээр нэмэх ёстой зүйл нэг байхгүй. Энэ нөгөө одоо юу гэдэг амин хичих зүйлийг бас ингээд амар дэвэргэж байгаа байхгүй. Нэг талаараа энэ өөрөх нь асуудал учраас тамаагүй. Хүндэлж байгаа юм шиг. Гэхдээ найз нөхөр бол одоо юу гэдэг энэ болохгүй зүйл байгаад ишүү гэж олж харж байгаа бол хөрсөг зөвлөгөө тэнд байх хэрэгтэй байхгүй. Найзаа чи нэгэнгүүд яаж чинь түрүүн төгөлдөр өрөж чинь те. Нэг нот ингээ алдсан байл найзаа чи сая энэ нот ингээд алдсан. Би бас ингэжсэн. Хоёулаа энийг ингээд засаад үзүүч юм. Тэгжиж нөгөө нэг юм нийтж юм нийгэм журам юм хамтын юм бас гарч ийн те. Тийм. Тэгээс би болохоор миний хэлсэн болохоор нөгөө зүгээр л бусдаагаа нийлж тэр хүүхд битгий ингэж уламжлал дараа нь алдаан дээр дөрүүлэл чи тэгдэг байсан ингэдэг байсан гэд баян битгий давтаж тэгэрэй л гэж байхгүй тий. Одоо дээд нэг орчин цагт байхгүй гайгүй болцсон бах гэж бодоод байсан болов шүү дээ бас байгаа л юм шиг. Тэр нөгөө цагдааран газрын нөгөө дээрлэх дэлгэрэх хэсгүү гэдэг нэг аян яваад байна гэдэг чинь тодорхой хэмжээний тийм байгаа учраас байгаа. Сонссон би тэгээд бүр манай энэ урлагийнхны их сургуулж гэсэн тий одоо нэг курсын ялгаа бүл идэх юм байна гэл өчнөө л бас хэл ам дагууллаа тий.
Одоо Тэгээ бол сайхан болох байхаа. тий. За, одоо буцаа урлаг руу угаасаа урлаг дотор л яваад байгаа л да. Хэрвээ маргааш одоо чиний амьдралын тухай нэг хүүхэлдэйн жүжиг тавь. За. Тавигдах бол гол дүр нь чамаг ямар өнгөөр, ямар хоолоогоор, ямар дүрээр илэрхийлэх бол. Бодож үзсэн үү? Анимашн хийх юм. Жүжиг тавих гэсэн шүү дээ. Жүжиг үү? За, юу гэж болох юм бэ? За, хамгийн түрүүнд бууж байгаа нь юу? Хэв маяг нь үст. Тэрийг одоо гол дүр нь шүү дээ. Хэв маяг тэгэл одоо яг ямар шууд хүн дүр бууж ирж. Тэгээд нэг уран бүтээлч юм болохоо тэгээд жоо дэврүүл бодоод байв л дээ. Хамаагүй Иймэрхүү уран бүтээлээ л гоё. Каролайн ч нэлээ. Нөгөө товчонодтэй. Тиймэрхүү уур амьсгалтай кино байвал яа мангас юм байх баха. Гэтэ яг нөгөө масс нөгөө нэг тэрийг хин хүлээж авдаггүй тий. Юу гэдэг нэг талаараа мөнгөний төлөө урлаг биш юм. R5-с кино чатарт бараг гартдаг. Гарсаж бараг нэг хоног буугаад хөөгддөг. Хөрхийг. Тэгэхээр тийм үеч айгүй гоё гүн утга байгаа тий. Тийм. Тэгэхээр тийм нөө заавал хийгдэж явах хэрэгтэй. Чи тийм хийх үү? Хэрвээ боломж нь бол яг тийм их биш. Яг тийм. Тийм. Тэгэхээр ер нь тийм байхын төлөө явж байна. Тэр хийх хэцүү бах тий. Тэр чинь олон үйлдэлтийн угаар хийдэг лөө. Одоо энэ сая нэг пөдөө гэдэг гардлаа шүү дээ. Тэр нэг puppet яг хүүхэлдэйгээр ингэж хийж байгаа. Тэгээ дээрэс нөгөө green blue нөгөө скринүүдийг бас ашиглаж байгаа тийм. Тэр чинь бас лаймер хөдөлмөр орж байгаа шүү дээ. Гүү илүү. Гэхдээ тэр Caroline тийм puppet маягаар хэдөө вэ авсан ч юм санагдаж байна. Одоо юм судлахгүй хамаагүй ярьчихаар дараа нь өөрөө орогдчих гоо гэсэн. Харин тийм. Би нэг I love poster гэдэг нэг контент тийм нэг санаа эхлүүлж байна. За. Зохиолоо бичээд ингээд судалгаа яваа бүр ингээд толгоо энэ нойргүй байгаа шалтгаан ер нь тэртэй холбоотой байна л да. Тэгээ тэр яаж юм гэхээр нэг Монголын болон дэлхийн алдартай зурагт хуудсуудыг олон талаас нь дүгнэлт хийж байгаа байхгүй. Тэнгууд нэг постэр гаргаад тавилаа тийм. Тэнгууд тэрийг задлахын тулд шинжлэх ухааны нөө геометр дүрслэл тийм. Тэрэнд уран зургийн ямар нөлөө байна? Өнгө яаж орсон байна? Гэрэл сүдэр нь яг тавигдсан байна? Уран сайхны шийдэл нь юу вэ? Шрифт нь ямар хэмжээгээр бичигдсэн байна те? Том байна уу, жижиг байна уу, ямар фонт сонгосон байна? Гэт энэ ямар өнгөөр бүтсэн байна? Өнгөн сэтгэл зүйд ямар нөлөөтэй хэр ингээд хасар ингээд олон талаас нь судлах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгээ эхлээ бодохдоо за юу ах вэ зүгээр ингээд гасны гар дүрээд гас орчих те. Тэгээ өөрөө нөгөө юмаа эвлүүлээд ингээд YouTube-д газ хийчихээ бодсон чадахгүй байна. Харин яг тийм. Яагаад тэгэхээр нөгөө нэг хуурчдах өөрийгөө шууд ингээд бэлийнхэн нөгөө дэвд ингээд илчүүлдээд нэг бас бүл идтүүл. Од мөндөр сууг бас гайхамшигтай гоё сууг л да. Гэхдээ ингээд зарим контентуудыг харахаар нөгөө Википедиаг ингээд шууд зүр яриад өччих тий. Тэр жоохон хайрын санагдчихээ. Яг бүгд биш л те ганц нэг тийм байна. Тэгэхээр нөгөө жоохон өөрийгөө хуурч чадахгүй ингээд махарч ингээд суугаад одоо бүр эргээд бас энээсээ бас өрөөс сурч ийн л та тийм. Яг уран зураг сонирхдаг л доо. Гэхдээ л тэр өнгөний, тэр дүрсний, тэр сүүдэр гэрэл ямар байгаа ингээл тодорхой хэмжээгээр ингээл баг ингээд сураа яваад байгаа. Тэгэхээр дээл ийм нэрд гарах гал бас үзэж юм жилд. Болондоо тэгэл явж идэл тий. Тийм. За нэг юу одоо нэг асуулт болохоор бас адилхан урлаг тий. За одоо өмнө нь хүүхдүүдэд зориулж ирнэ жүжигүүдийг тавьж байсан тий. Тэгээ ер нь бол дандаа л хийдэг. Тэнгүүд л ер нь ингээ хүүхдүүдэд зориулсан жүжиг найруулж байгаад одоо тэр жүжигнийхээ найруулгын дотроо томчуудыг мэдэрч ойлгох ёстой гэсэн тийм утга агуулгыг шингээдгүү. Шингээжсэн үү? Тийм. Жүжигүүд жишээлбэл ямар жүжигэн дээр яг одоо санаж байгаас нэг сцен юм уу тийм. За хамгийн сүүл биш. Яг театраас одоо гарахынхаа өмнө асчгүй толгойд одоо манай итгэл бас ажиллаж өгсөн шүү дээ. Нэмэшний хэсгүүд юмсэн. Баярлаа нэрээ. Цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн бүтээл үлдчихэж байгаа учраас би тийм зүйлүүд бичээдэг тийм. Үнцэнтэй сайхан дурсамж. Тэн дээр асчгүй толгойд жүжигийн зохиол дээр би бүр зорин нэг юм текст оруулсан. Өндөг алга болчтой байхгүй өлөг гөрүүлээ. Яг одоо дээд нэг спойлерчуд юу ах вэ тийм нэг юм шүү дээ. Тийм. Өндөг нөгөө хөлнөөсөө ихэж хагараад
Тэгээд ингээд өөрөө явцсан. Тэгээд тэр хооронд нь өндөг алга болцсон байна гэдэг ингээд сансар огторгон цагдаа мөрдөгчд бөөний хэлээд үлэг гөрөлүүд тэр өндөгний ирэлт морж байгаа тухайд жоохон адал явдалтай жүжиг. Тэгээд тэн дээр юу гэдэг вэ гэхээр Европтер гээд одоо тэр алга болсон өндөгний өвөө нь ингэж хэлдэг байхгүй. Магадгүй өндөг ярддаг юм билүү. Өндөг ярдгийг бид нэр сонсдгүй байвал яах вэ? Тэгээ томчууд бид нэр өөрсдийнхөө бүх зүйлийг бүтээж хилж бий болгохын тулд хөрхийн өндөгний яриаг бид нэр анзаардгүй байвал яах? Тэгэн гот үлэг хөрлүүд юу өндөг ярддаг гэж юу гэл тэрүүгээр инээдэн болоолон гот. Яг энтэй адилхан. Хүүхдүүд биднэрт ингээд одоо нийгмийн ингээд одоо өрөө та томоор нэрэд яг ээж аав даах ихчтэй тий багштай ингээд хийж байгаа үйлдэлээрээ тий ингээд юмаа илэрхийлээд идэм шүү. Тэрийг бид нэр ингээд анзаардаг бол яах вэ? Хамгийн бидний ингээд одоо юу гэдэг хүн байх утга учир мочир гэр ингээд том зөндөө юм байна тий. Том философи гэх тэгэл хүний бодол санаа чи яасан ч хязгааргүй юм тий. Шуналтай. Наслах нууц ч гэж байгаа шиг тий. Нэг талаараа бүр солиорцсон. Тэгээд гэтэл бидний тэр агуу философи бодоод өнцөг хайгаад яваад байгаа юм ингээд яг дэргэд байгаа тэр бяцхан хүүхдүүд хилээд өгцөн байвал яах вэ? Одоо юу гэдэг нэг хүүхэд жишээлбэл гэрийн даалгавраа дургу хийгээд ингээд алтаар муухай бичээд ээж болно шүү дээ. Ингээд хийчих. Тэгвэл тэрийг ээж аав хараад багш хараад юу гэдэг юм хамгийн дөрөнд нөө загнахаа бодоод байна тий. Чи яага муухай бичээд байгаа хичнээн хөөрхөн бичдэг хүүхд байлаа. Бараг одоо юу гэдэг зарим аав ээж ингээд хальт ингээд сонсоход найз төгтөхөд манай одоо чам шиг юм бичдэг юм байхгүй гэж яах шиг тий. Өөртөөх нь бичгийг харахаар газрын зураг шиг юм бичиж. Харин тий. Тэгэхээр аал хүүхдийн чернэлэн дурж байгаа тавьчихсан. Тэр хүүхдийн сэтгэл зүй магадгүй тийм ингээд илрээд байгаа байхгүй. Эсвэл тийм гэр бүлийн асуудал байна уу? Эсвэл хичээлдээ яваад дургу байгаад байна уу? Ямар юм байгаад байна те. Хүний сэтгэл чинь ингээд жижигэн зүйл эмзэглэдэг шүү дээ. Тэр хүүхэд хэдий эмгтэй хүүхэд ч гэсэндээ ингээд ягаан усны болт зүүмэргүй байвал яах. Тэрнээс ингээд стресстэд ингээд яа хичээлээ муухай бичээд байвал яах. Тэгэхээр жүжигт уран бүтээлийг тийм нуудаа бүр ингэж алтаар шигтгэж өгдөг. Тэгэл сайн нэг хүүхэд өндөг ярьдаг ярьжсэн ч юм уу бид нар сонсдгоо гэл тийм ярьдаг ч юм бэ тий. Тэгсэн чинь бид нар ч амар олон томчууд ч гэсэн хүүхдүүдийг сонсдгоо би баг багт л жишээлбэл ингээл тэр үг надад одоо л амар санагдсан тий бодогдтой. Хүүхдийн үгээр үг хэлээг. Хүүхдийн үг одоо үг биш болол ярьж байгаа. Тэнгүүл чинь тэгэл ерөөсөө хүүхэд бол удлаа ярьд юм байна. Эсвэл бид нар үннийг хэлсэн ч бид нар итгэхгүй юм байна гэж томчуудын тийм аим гөрцсөн үг байна. Бараг нэг бие хамгаалах юм. Тий. Одоо жишээлбэл нэг хоёр хүүхэд модалцаад ягалаа эсвэл тий хүүхдийг ангуул за хүүхдийн үгээр үг хийгээд яа тийм бараг л жив дугаа томчууд юм ярьж байгаа тэгэл ингэж тэгэхээр хүүхдүүдийг сонсох сайн уурал бол сонсож анзаарч гэсэн ууралгаа саний дээр өндөгний нэгнээс тий илэрч байгаа. Тийм ярилцах хэрэгтэй хүүхдүүд. За л гэдэг тэгэхэд одоо ялангуяа нөгөө нэг драмын дугууланд багшилж байна. Яг ажилласаа гарснаас хойшоо яг одоо хүүхдүүдтэйгээ бяцхан шавнартай нэг цагийг зарцуулж байгаа болохоор тэднийг айгуу сайн анзаарч байгаа байхгүй. Тэгээд бяцхан хүүхдүүдийн ярианаас ингээд амар философитой үгүй ямар гонхонтой үгүй гэж бодмоор нэг зөндөө байгаа. Одоо би бол ялангуяа ахлах ангийнхандаа ангийнхаа хүүхдүүдэд багшилж байгаа. Одоо манай алтан партнер гэж ярьж байгаа уран билгийн ихч мөр болохоор бага ангийн хүүхдүүдэд багшилж байгаа. Тэгээд хоёулаа нэг ангиудаа хувааж авч багшилж байгаа байхгүй. Тэгээд нөгөө уран бүтээлч хүндэд юу гэдэг нөгөө хэл ярианы зөвшрүүлэхийн тулд эр үсгийг сайн хэлүүлэх тасгал гэдэг утгаар нөгөө хичээл болгон дээр эр үсэг орсон өгүүлбэр зохиодлогодог байхгүй юу? Өгүүлбэр одоо 5 хүүхэдтэй гэж болно. Тэр утгатай байх хэвээр. Үг болгоно эр үсэгтэй байх хэвээр. Ядаж нөгөө оюун ухааны бас зарлалтай. Тийм байна. Тэгэн гоо тэн дээр би болохоор нөгөө нэг хэлдэг юу гэдэг нар гараа бороо хордон морь оролдовч гэдэг. Зүгээр энгийн тийм байж болно гэж байгаа боловч дунд ангийн хүүхдүүд дөнгөж одоо ахлах сургуулийн дэстгэр анги гэх юм уу тийм 10 11 12 ахлах анги одоо дэск тий ахлах анги ч одоо 6 биш 9-с эхлэх юм. 9-с эхлэх тийм. Тэгэхээр чи 9 10 дахь ангийн хүүхдүүд байж тэдний зохиож байгаа өгүүлбэрүүдийг сонсоод ингээд би бүр ингээд би баг багш нь байж эднээс суралцаар юм аа. Тэгээ бас өөрөө зохиолч гэвд энэ тийм.
Зарим нэг юм ингэ одоо бүр ингэ сэтгэлд үлдсэн юм манай нэг шавь нэг хэлсэн үг нь бурханд дурлаад гэгэрэлд хөрөхгүй гэт хэлсэн. Тэгсэн чинь ингэ танхим ингэ бүр чимээг уулцсан. Уур амьсгал амар инээлдэл нэгнийхээ одоо юу гэдэг дорж морж яа маа гэл зарим нь бол мэдээж фаны юм хэлэнтэй. Тэгсэн чинь тийм атмосферыг ингэ эвдсэн. Тэгээд ингээд Японоор ингэ бодчихсон аа. Бүр хинж дуурахгүй тэгээд ямар философитой үг гэж харин тийм багш. Тэгэхээр хүүхдүүдтэй ойрхон ингэ ажиллахад тэдний бас энэ бодол юу бэ? Яаж юм хийж юм те? Бараг нөгөө гэр бүлийн харилцаа ямар байна? Сургууль дээр ямар байна гэдг нь тэр зохиож байгаа үйлдвэрүүдээс нь бар харагдаад идэх. Тэгэхээр тэр хүүхдийн сэтгэхүйг одоо бол нөө орчин цагт нөө травматай болно гэж ярьж байгаа. Шинжлэх ухааны талаас хол хөндөй юм шиг боловч магадгүй бид нэр өнөөдөр өөрснөө анзаахгүйгээр бид нар ч тэр травма гэдэг зүйл байхыг үүсэхгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдийн сэтгэл зүйд хэр зүйл дээр ингээд гоё нандаа хандах хэрэгтэй баха. Тэгээд залуу үе одоо гарч иж байгаа залуу үе 10 жилийн хүүхдүүд бас айгүй мундаг сэтгэхүйгээр айгүй задгаа сэтгэдэг болсон байх. Тэгээд айгүй мундаг хүүхд зөндөө байна уу? Тэгээд суралцмаар тий шавь гээд заах гэдгээ бодож болохгүй дүү гээд биш тий. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс ингээд нөгөөдөл чи ингээд одоо чи болохоор ингэж хүлээж авч байгаа шүү дээ. Айгүй гоё дээ. Оо нэрээ бас би нэрээ суралцсан. Зарим хүмүүс бол өөрөөс нөлөө юм яг заа чи тэгдэг юм байгаа л үү тий. Би багш чинь байна гэл. Тэгвэл бас харамсалтай. Авдаа авах заа. Бараг тий авдаа. Тий. За тэгсэн чинь энэ нэг юу асуулт болохоор найруулж байсан жүжиг те жүжиг найруулжсэн жүжиг юм уу телевизийн бүтээл уран бүтээлүүд ер нь чиний ажиллаж ирсэн зүйлүүд гарч байсан хамгийн итгээд буюу фаны санаанд оронгүй тийм зүйл юу гарч ирсэн үү? Албаар тийм гажууд юм хийжсэн үү гэж юм. Самсргуу гарч ирсэн үү тэр нь одоо жишээлбэл нэг нь болохоор аяг итгээд шоконд ормоор тий. Тэгээд тэтгэж жүжигийг бэлдэж явах үед ингэсэн шүү дээ гэл. Нөгөө зарим бас тэр талаараа бас мэдээж фаны юм зөндөл гарч байгаа шүү. Инээдтэй юм нэ. Тийм тэр самсргуу тохиолдлууд болсон юм. За хөгжилтөө гэх юм бол за хамгийн дөрөнд нэг найруулсан биш. Тоглосон. Театрт ороод 2 жил болсны дараа хамгийн анхны драмын жүжигт гол дүр авсан тохиолдол гэх юм уу? Бас амар тийм юу гэж юм 700 хоног ажиллаж анх удаа драмын жүжигт гол дүр. Тэг ялангуяа орон нутгийн театрт драмын жүжигтэй хүндрэлтэй л дээ. Үзэгчээс шалтгаална тий. Тэр болгон үзэгчдийг татах бас хэцүү. Үзэгч бас үзэх хэцүү. Яагаад хэцүү гэж юм гэхээр одоо манай Эрдэнэт хот чинь уурхай хот гэж ярьж байна. Тэгэхээр уурхай төшгөлсөн хот учраас дийлэнх оршин суугчид нь үйлдвэртэй ажиллаж байна. Үйлдвэртэй ажиллаад дөрөн шөнө буугаад харж байна. Амарч байна. Буцаад ингээд цаг наргүй хүнд хөдөлгөөн эрхэлж байгаа тийм. Тэр үйлдвэрийн дотоод орчим амар стресстэй юм билээ шүү дээ. Нэг орж утсан чи. Тэгэхээр нөө жүжиг үзэх нөхцөл хэцүү байхгүй. Тэгээд 12 онд Роберт Томас гэж зохиолч юм. Детектив зохиол өрх гэж жүжиг. Тэгээ эхнэрээ алдсан залуу өндөр байхгүй. Тэгээд анх бол үзэгчд бол үзээд бол хууртна. Хөөрхийн гимгүү залуу, хайрын сайхан залуу. Энэ юу лам гараад ирв, юу юмч гараад ирв. Тэгээ юун зураач гараа. Эднэр яагаад бүртгч эднэр нийлээд энэ хөөрхий залуудаар хэрэг тохох гээд байна гэж боддог байхгүй. Тэгээд тэн дээр нэг үзэгдэл дээр би эхнэрээ алаагүй гэдэг нь батлахын тулд эхнэрийнх нь чи нөхрийн тэг би нөхрийн жисэн. Даниэл Корбан гэдэг. Тэгээд яг хормон дээр нэг ирж ирсэн зураач Мерлош гэ залуу гэрт нь ороод ирдэг санамсаргүй. Тэгээ байж ирсэн чинь мөрдөгч ихнэрээ алсан юм биш үү гэдэг ангаад үгүй гэд бүр яг аргагүй ирэхэд бүр ингээ баригдахын даваан дээр нөө ихнэртэй нь хорм хийж яхад гэрчээр оролцож ирсэн зураач ирдэг баг. Тэгсэн чинь нөгөө чинь ингээ тайвширд юм уустай тий. Хөө ашгүй би ингээ нэг гэмт хэрэгээс болторох нь ашгүй гэрч ороод ирлээ. Гэт бэж ирсэн чинь үзэгдэл дуусах үед нөгөө хэм мөрдөгч буу гараж ирэн гутаа нөгөө зураач нь алчдаг байхгүй. Буудчихдаг байхгүй. Тэгээд миний гэрчийг гэж бөө юм бодно шүү дээ. Одоо ингээд би шоронд орох юм байна. Тасаараа харагдах нь.
Тэгээд гэрэл асаал бэзчи тэр бүр ингээд уг нь аяга хүндсэн байхгүй юу. Тэгээ би ингээд асартлаа ингээд ойлцсон. Тэгээ ингээд хөлөрцөн ингээд бүр салгалаа. Мөрдөгч би халаагүй би юм биш. Та яагаад энэ зураачийг авч байгаа юм бэ? Салганцсан бүр ингээд тийм амар тийм дарк ингээд үзэгдэл эхлэх хэрэгтэй байхгүй юу. Дараа ингээд гэрэл асгаад ингээд бөө салганцсан буудан дээрээ суудсан. Тэгээ ингээд тэндээс виски авч байгаа л ингээд амар хүнд. Тэгээд үзэгдэл эхлээд яг нэг амар ингээд бүр тээштэй ингээд ойл зунжсан ус нулимстайгаа хотолцсон байж явах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгсэн чи яг ингээд салгалаа бас ингээд амар жүжиглээ. Ширэн дээрээс виски авахгүй л ингээд мөрдөгч ин зогсож байгаа. Тэгэл нөө мөрдөгч энэ одоо намайг алчих үү те гэрчийг маань алдсан юм чи. Тэгээ ингээд салгалаад гараа виски рүү явуулж исэн чинь нүдний буланд нэг юм тоохгүй юу. Тэгэл яаж яах тэр нөө маалны театр гэж баг тайзны жижиг байхгүй. Яг ингээ баг танхимд үзэгчд дундаа за өсрөөл нэг метр хүрэхгүй зайтай үзэгчсэн. Тэг ингээ тойролд ингээ нэг удаатай 70-80 хүн орд юм тий. Яг тийм ойрхон баг. Тэг одоо том тайзан дээр болоод ингээ хальт ингээ харж мараад нэг харгалж бас болохоор тий. За тийм нөхцөл байхгүй ингээ тэгээд яах вэ гэл тэгэл нөгөө бандсандаа ингээл нөгөө виски аваад уух гал ингээ харсан чинь болгоол бүгэ цацаад бүр инээсэн зав би бүр жүжигэн дундаа байх өөр одоо яана гэж чи яасан гэсэн чи нөгөө буудуулаад өгцөн байх хэвээр нөгөө нэг зураачд тоглож байгаа жүжигч ах маань нөгөө гэрч маань тэнд хэвтжийдیں۔ Тэгээ яач зүйлээ бүр ингээ бантаа тэгсэн чи тэгээ буцаад нөмөрдөгч рүүгээ хараад ингээ бүр ингээ арга аваад нэг юу хийх юм итгэхгүй ингээл энийгээл ингээл нэг авраач гээл ингээл хаарс чи яж нийдийг сохгүй тэгтээ үгээ хэлж чадахгүй. Тэсэн чи нөгөө мөрдөгч чинь бас ингээ над руу харснаа ингээ дамжуулаад нөгөө нэг жүжигчэн рүү харж байгаа. Тэгээ хоёулаа тэнд бүр ингээ инээсэн цаа юу юм жүжиг байхгүй. Тэгээ босоод тэргээр чи энийг яваад тэгээд нөгөө зураач маань тэнд хэвтцсэн бас инээгээ. Тэсэн чи яасан гэсэн чинь артын тайз руу харанхууд орох хэвээр шатан дээр хий гიშгээд тэгээд хий. Тэгээд нөгөө жүжигийн агуулга бүр тэр чигээрээ байхгүй болчихж байгаа. Тэсэн чинь нөгөө нэг ингээ яах уу гэ ингээ байснаа сүүлдээ нөгөө мөрдөгч маань тэгээд би энэ эргийг илрүүлж чадахгүй юм байна гэдэг илгээ дарж инээгээд үзэгчд болохоор яг сайн анзаарч байгаа хүмүүс бол энэ бас нэг юм гарлаа тий. Мэдхгүй хүмүүс бол тэнд ингээ алууцсан хөвтөж явах хэрэгтэй юм байна. Эсвэл нөгөөт нь хараахан алуу өгч амжаагүй юм шиг тэгж ойлгоно. Тэгээд нөгөө нэг яагаад мэдхгүй ийс чи нөхөн мөрдөгч тоглож байсан ах маань нөгөөт чинь босоод түшээд нөгөөт нь бас харанхууд чатнаас унчаад бас жүжиглчтэй бас энэ рүүгээ буудсан юм ааш ингээ тонгооцсон. Мөрдөгч намайг имлэгт үргээдэг үү чи. Яа би нөгөө хараа бүриш имлэг тийм байх бэлдснээс өөр хацгаа. Тэгээд нөгөө мөрдөгч чинь алей би юу Фернанд гэдэг хоёр туслах юм гардаг. Яа зүгээр текстээр гардаг. Тэгээ үзэгч дундуур яваа тэр гардаг хаалгаар нөгөө ихний мөрдөгч чинь гаргангуудаа энийг имлэгт хөргөж өг. Тэгээд нэг текстээ өвчлөө тэгээ явчихсан шин. Айгуу бол. Тэр гэхдээ хэрэг би нэг сайн бодсон яг чамаг ярьж байгаа за хэрэг аврах яг тэр үе нөгөө юугаа жүжигээ яг аварж гарахаар бол мөрдөгч нь хэрвээ тэр үед чи ингээл паникт орсон байсан шүү дээ. Тэгмэд мөрдөгч нь шууд чи юм амьд нөгөө дахиад буудсан бол болчих байсан юм биш үү. Тийм дахиад буудахаар чинь тэр нөгөө нэг юу вэ? Шуумнаас явна шүү дээ. Тэр чи ямар дээд ингээд дээшиг одоо дээд нөгөө шуумн тавихгүй албаар нэг алдаад байдаг нэг юу гэдэг шүү дээ. Тэрэн шиг одоо болтой шүү. Наачааны яста итгээд фаны зэрэг инээдтэй зэрэгцсэн юм болсон шүү дээ. Тэгэхээр нэг талаас инээдтэй, нөгөө талаас театрын уран бүтээлчийн гаргаж болохгүй асар том хариуцлагатай байдаг байхгүй. Тэгээ одоо юу гэдэг үзэгч мөнгөө төлөө те энэ гээд ирцэн бахад энэ нэг бодлын бас доромжлол байхгүй те. Яа одоо эднэр одоо те мэддэг хүн бол хараад балаа маш энийгээд хинээд доромжлоод байгаа. Яа энэ бүтээлийг ингэж байгаа гэж бодохоор те. Тэг яг үгүй аргагүй ихэнд нэг тийм болцсон болохоор тэгэл өнгөрч байгаа. Хоёулаа сая ярьж байхдаа ярин дундаа зөндөө яг ярьсан л да. Гэхдээ одооны бидний өсөж байгааг нь одоо амьдарч байгаа нийгэм чиний нүдээр харахад яг одоо болж байгаа зүйл болохгүй зүйл гэл зөндөө байгаа л да тий. Чиний зүгээр одоо ингээл нэг богинохон одоо манай Монголын нийгэм яг нэг ийм л яваад энэ даа гэд ийм байна гэсэн нэг тийм
чиний хувь хүний хувьд үзэл бодлоо. Яг саар имэрүүл бол зөндөл бэ тий. Тэгэл одоо юу гэдэг манай Эрдэнэт хотыг чи хамгийн цэвэрхэн хот гээл тий. Хоггүй хот гээл. Нэрэл гоё хот байлаа. Одоо бол тэгээд нэг хуучны нэг аймгийн төвшиг нэг жоохон нэг шороотой жоохон нэг гундуухан санагдтыг. Гэтэ яг үгүй хүний бас нэг төрсөн нутаг учраас тэгэл мэдээж гоё харна тий. Тэгээд одоо юу гэдэг хувь хүмүүс маань өөрснөө нэг жоохон нэг юм гоё өөрөмсгөл хандчаасаа л гэж боддоо шүү дээ. Тэгээ ингээл нэг хог байж байгаа ямар хайсан шүү дээ. Тэгээ хогийн самны дэргэд ингээл зогсож байгаа тэгээд нэг хог байвал аваад ичт ямар уттай би гараа авчаад байгаа шүү дээ. Өсрэлний 500 төгрөг нотс бид яваад харчих шүү дээ. Тэгэхээр нөгөө тийм жижиг зүйл дээр нэг жоохон өөрөмсг хандах гэх юм уу? Тийм байчвал ингээд яг гоё болох гээд байна даа гэж боддог. Тэр чинь нэг юм одоо юу гэдэг нэг ариун цэвэрч байхаас илүү хотод хайртай байхаас гэж том харахаас илүү нөгөө нэг юм дэмтэй байх гэдэг чинь нийгэм бид нар бүрдүүлж цуг. Тэгэхээр тийм жоохон зүйл дээр ингээд нэг гоё өөрөмсг хандчихвал тэгэл бас гоё болох хаа л гэж боддог. Би наадах чинь сайн бас би нөгөө Монгол анх чи 14 жил төрсөн шүү дээ. Анх ирээд надад ингээд нэг сойрно. Тий. Тэгээ өмнө эрэхтэй яг нэг ирээл нэг 2-7 онцод буцааж 2-7 онд тохч ирээлгүй жаргаж байгаа л магшаарч идэж байгаа л явчихсан шүү дээ. Яг ингээд нийгэм дээр амьдраад ингээд ирэхээр надад болохоор амар намайг стресстүүлж ирсэн юм. Яагаад тийм амар хуваа хийжсэн юм бол хүмүүс гэж боддог. Тэгэл ерөөсөө одоо бүх хүмүүс ерөөсөө л бүгдээрээ л биел болж ивэл босд нь хамаагүй гэдэг нэг тийм үзэл амар их харагдсан байхгүй надад. Зүгээр адгийн наацхан түрүүний машины цосоор ярьж байгаа ч гэсэн тий би болж ивэл би миний ажил бүтчихвэл эдгээр ямар хамаатай гэсэн тийм үзэлтэй очоо хэлэнгүүд сүртэй ингээл тий. Үгүй чи амар сүртэй зөндөө болов харагдаад байгаа тий. Тэгэл яг чиний хэлээр хувь хүн болгоно л өөрсдөө болдог бол нэр хувь хүн болгоно тийм ингээд шууд ингээд яачихсан тий. Тэгээд өөрчлөгдсөн. Яг нийгэм дээр харагдж байгаа энэ болохгүй бүтггүй ч юм уу тийм зүйлийг харахаар дээ. Угаасаа л хүмүүс стресс чинь тэгээд ямар их стресстэй орчинд байгаа байлээ бид нэр тий. Алхам тутамдаа болохгүй зүйл үзэндээ. Тэгэхээр тэгэл айл болох тэгэл за яг нэг ингэж шиг гэл. Тэгээд ямар сандаа би ч анх ирснийхаа дараа бүр зарим тэр контентийг хийсэн шүү дээ. Хоолны тэр чинь болохоор нэг айгүй эерэг босдод ингээд эхний дугаар нь болохоор түүхийн ажилчдад уулан дээр хоолоо хийчихэд авчиж байна тий. Тэгээд Эрдэнэт хотыг маань цэвэрхэн байлгаж хагаад баярлаа гэл тий. 103-ын дээр очиад Эрдэнэт хотын одоо Эрдэнэт хотын иргэдийн эрүүл мэндийн манаа зогсож байгаад баярлаа гэж бол. Тэгж мэгжээл аюу олон гоё зөв нэрхтэй гэдэг их яваагүй л тий. Миний хувьд болохоор яг өөрөө тэрийг хийгээд аюу их сурсан. Нөө нэг гитглийн өвдөж нэг хүний жижиг бэдий. Тэрийг аваад Европ руу ингээл очиод тоглож байгаа. Тэгээд харахад хамгийн хатаархмаар санагдсан юм нөө зам тээвэр. Тэгээ тэрүүгээр чи ингээл нөө трамнууд гэл ирж байгаа тий. Одоо Монголынхоор бол нэг юу гэх юм. Троллейбус шиг тэгсэн хэрнээ тарамбай гэдэг л юм уу? Тий. Хот Оросд байдаг шүү. Тий. Тэрэн шиг нөгөө нэг юм төмөр зам шиг юм замтаа байна. Тэсэрээ тэрүүгээр машин явж болоод байна. Трамнууд нь яваад байна. Тэгээд энэ ямар гоё зохион байгуулалт вэ тий. Йоо ингээл ялангуяа тэр ингээл Швейцарын тэр нөө Базелгийн хотод нэлээ хамаг хугацаа хоёр өнгөрөөсөн. Тэгэл харж явахдаа өдөр болгон тэгэл яг нөө трамаар л явж байгаа. Тэгээд хөөхгөл. Тэнгот тий хамт явж байгаа тэр найз маань хэлээл тэг энэ одоо шил хотын захиргаанд ажилладаг юм дарах хүн. Одоо энэ байшинд нөө алтартай жүжигчин амьдэрдэг тий. Хэлж. Тэгтэл тэр хүмүүс нөө яг л тэр трамаар зарчаад тэгэл ингээд тэр төвчрөл байхгүй ямар гоё энийг ингээд Улаанбаатарт биш юм яаж Эрдэнэттэй явчихсан айгүй амархан гаргалгаа байхгүй юу болно тий. Тэгэхээр яг нь одоо юу гэдэг тэр техник гэдэг зүйл нь мэдээж асар хөрөнгөтэй л бах л та. Гэхдээ одоо юу гэдэг хичээл зүтгэл гаргаад ингээд хийгээл зориул одоо юу гэдэг ингээд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулаад гэдэг гэх юм бол ядаж нэг 2050 60 тийм болох юм болов. Тэр 5 шараас ботаникийг холбосон метро гэдэг хитэн жил ярьж байна тий. Хоёр Facebook дээр харагдж байгаа зүйл 17 онд
Тэгээ 16 оны юу гарлаа 17 онд метро Улаанбаатар метрогоор зорчих эхэлнэ гэж байсан. 12 онд метрото болно гэдэг тэр санингийн хайчилбар бэ. Зөө тийм би 17 гарч ирсэн. Тэр чинь бас 12 ч үлээ. тэр нөгөө тэр харь нутагт ингээд байгаар нөгөө яалч их орондоо ингээд харьцуулаа. Тийм. Гоё юм байсан бол ямар гоё вэ гэх тийм. Тэгээ одоо энэ манай энэ дэвтийн ус төр дарга цэрэгнэр маань ингээд өчнөө л тамил дээр явж байгаа энэ сайхан зүйлүүдийг харж байгаа тийм. Тэгэхээр тэгэл одоо тэр Италид ч гэсэн ингээд бүр хуучин байгаа хгүй. Бараг юм модон трам бэ. Тэгсэн ирнэ. Тэгэл хөвчлөлөдөг. Тэгээд явган зорчигчд нөгөө нэг гарцны хажуутлын шон дээр нөгөө нэг канапо дараал машин зогслоо. Тэгээд гарлаа. Тэгээд тийм зам тэрийн асуудлыг гоё санагцсан. Тэгэхээр Монгол маань бас тийм гоё болох байхаа. Тэгээд заавал улс орны ингээл нийслэл гэж яхаар тэгээд чи бас орон нутгийн өмчийн газар зөндөр байна тийм. Одоо Эрдэнэт үйлдвэр төшгөлсөн, уурхай төшгөлсөн хот байна. Тэгээд одоо уурхай энд байгаа учраас одоо чи нөө төр цагиргаад ч юм уу бас ингэ төсөв мөнгө бас өгдөг юм шиг байна шүү дээ. Тэр нэрнээсээ тэгэл тийм гоё тим зүйлтэй болол харин тэгвэл тэгэл бас хүмүүс наашаа зарих хүмүүс ихтэй нөгөө төвлөрлөн задарчвал тийм гэдэг харт нийгэм ярихаар ингэ бүр санаа бол харин тэгдэм одоо нийгэм ярихаар бас амар тийм стресстэй болцсон. Тэгэл би чинь анх байхчаа би надаа одоо би ийм сонирхохгүйгээл бодсон ч гэсэн одоо яалтчгүй тэгэл өөрөө гар би оролцоо явж байгаа болохоор тийм бас тэгчих юмсан гэж юмсан. Би одоо хараад стрессгүй байлиг гэж яах вэ? Тийш. Тэгээ тэр дундаас ч гэсэн бас тэгэл зөндөл санаа оноо тий яаж ингэж болох вэ? Зөндөл юм бас төр учраас. Тийм ээ. Тэгээд өөртөө нөгөө ингэ одоо сошиал ертөнцид ч гэсэн ингээд нэг юм хязгаар тавиад ч юм тий. Тэгэл одоо ер нь баг сүүлийн нэг жил мэл шахав. Яг ингээ үндсэн аккаунт руу оруулж нэг хэрэгцээтэй нэг хүмүүстэй хариулчаал юм шеэрлэх юм байвал нэг ингэж хүрхчээл орон бүтээл яваа. Тэгээ болцоод ил нөө пэйж дээр байхаар амар. Би бол ерөөс юм элдэн юм шеэрлдэг шүү дээ. Тэгээ пэйж дээр ингээ төвлөрөө ингээ байжхаар ихэнх дагж байгаа зүйлүүд маань гадны хамтлаг дуучтай ч юм. Тэгэхээр амар кино фильмүүдийн ч юм ингээл шорт фильмүүд. Тэгэхээр нэг дандаа тиймэрхүү зүйлүүд ингээ хараад байж байгаа. Бас нэг бодлоо амар. Манай сүүлийн асуулт ийм байдаг байхгүй. Болцсон уу араас? Тий. За ямар ашгүй дээ. Яаж хариулнаа гэдэг. Тэгэл энэ болохоор баг хүн болгоноос асуудیں۔ Тэгээ хэрв хэн нэгэн хүнд баярлалаа. Эсвэл уучлаарай гэдэг үгийг хэлж амжаагүй. Тийм хүн байгаа бол тий одоо байгаа эсвэл байхгүй ч гэж болно. Яг энэ мөчид яг тийм санаанд орж байгаа хүн байвал хэн бэ? Тэгээд баярлсан бол яаж баярлсан? Гомдсон бол яаж гомдоодсон бэ? Нөгөө зүгээр ярьжсэн гинт юм. Харин тий. Сүүлийнхээ ангилдаг байхгүй яг. Эсвэл би өөрөө тийм бодчоо тий. За баярлаа гэх юм бол дээш олон хүнд л баярлаа. Тэг яг хөө баярлж байгаа, тагларч байгаа тэгэл бас ингээ хэлцдэг болохоор бас гайгүй юм тий. Ялангуяа уран бүтээл хийж байгаа хүмүүс ингээд хүмүүсээс нь хараат байдаг тий. Ганцаараа ингээд одоо жишээл хоёр ингээд итгэл маань ингээд бичээл сууж тий. Тий бас энд бас талархах марахгүй. Тийм болохоор тэгээд талархлуудыг бол тэгэл ер нь л хэлждэг. За заавал хэлэх шаардлагатай гэвэл одоо мэдээж аав ээжтэй тий хийж аавда бас баярлалаа гэж хэлмээр юм. Одоо хуучин бол юу гэдэг төрс өдрөөрөө бол одоо мэдсэн өдрөөр намайг төрүүлж өсгсөн. Тэгэл боддог байсан бол одоо цаг хугацаа явж байгаа учраас аав шиг юм тэтгэврийн насны хүмүүс болсон байна тий. Дэрэгд маань хамт байгаад баярлалаа гэж. Тийш just тийм зүгээр хамт байж байгаа баярлалаа. Шалтгаан ирэхгүй байхгүй тий баярлалаа. Заавал гэсэн болохоор гэлээ. Бид нөгөө нэг агуу юм ингээл хүсээд байна. Заавал ингээл том философи харах гал, том үнцэг гаргах гал, гайхалтай хүн болох гал тий. Тэгээ одоо эсвэл би энэ подкастт орж байгаа болохоор ингээд ухаантай хариулах гэж юм. Нэг шаардлагагүй. Тий шаардлагагүй тий. Зүгээр хамт байгаад баярлалаа. Хоёр ч гэсэн өнөөдөр бас яагаад тэгэхээр ингээд нэ амьдралын бас ингээд тэгзээр тавтагдахгүй зүгээр ингээд өдрүүд байхгүй тий. Маргааш болно. Гэхдээ яг өнөөдөр шиг байхгүй.
Тэгээ эргээд би ингээд одоо юу гэдэг эргээл нэг урлаг уран бүтээл гэдэг шиг тэргээ ярихад тий нэрээ нэг подкастт нэг ингэжсэн шүү. Тим асуулт асууж исэн да. Тий. Тэгэхэд нэрээ ийм бит юм байл шүү. Хүмүүний нэг дүр дээр ажиллахаан дээр тий. Тэг подкаст хөтлөх дүр байхад нэг иймэрхүү дүр байвал яаж ингэ гэхэд магадгүй заяага будчих болно шүү тий. Гадна талаас нь хараад эсвэл асууж байгаа асуултаас нь юм чи. Нэг тиймэрхүү байсан даа ч гэдэг. Тэр үед нэрээ тэгсэн бол яг болохгүй жив. Энэ дээр ингэж болохгүй тий. Энийг нөгөө ашигч ч юм уу суусан газараасаа шороо авах гэдэг талаас нь биш нэ хамт цагийг ингэж бүтээлцэж байгаа дурсамжийг бүтээлцэж байгаа учраас энэ гоё үн цэнтэй үлдэх байхгүй юу? За юун нөгөөх нь болохоор юу гэлээ? Омдоожлаараа тийм. Би нөгөө юунд Эрдэнэтэд яг оюутан болоод төгссөн ирсэн гэдэг тийм шүү дээ. Тэгээ багадаа яг өвөө юм ааштайгаа бас ойрхон өссөн байхгүй юу? Нэгдүгээр ангитаа бол бүр болгоны халуун баг төссөн. Хоёрдугаар ангидаа бүр доорнотын төв дээр ингээл ээж аваасаа ингээл хол өвөө маярыгаа дагаал олон газар явсан. Тэгээ нэгдүгээр ангидаа бол аав чир манай өнжүүлэх гэжсэн байхгүй юу? 1995 байд 96 онд юм уу? Нэгдүгээр ангид орсон. Тэгээд яг хөдөө очиод за энэ жил өнжих юм байна гэж юм ботцсон байсан. Тэгээд тэгсэн чи өвөө маяр хүүхэд өнжүүлнэ гэж юу идэв тэ хаач ингээд сурч болно. Тэгэл нэг юм өрч байхгүй чаас энэ яг ноутбук шиг нэг юм цүнх ноутбукны одоо нэг зүгүүд шүү дээ тий бариулах үдхтэй тий тэр шиг нэг юм цагаан нэг юм савхи юм шиг тэгвэл одоо баг эмгтэйчүүдийн кошлок юм аа шүү тиймтэй тэгэл өстой жинхэнэ нэгдэр ангид байсан болохоор ч нөгөө нэг энэ орс хууч нэг тетрад гэж бичгтэй төвтүүд байдгүйсэн шүү дээ нэг өнгийн цаас шиг өнгөтэй яг тийм хуучин тийм нэг төвтөртэй байгаа юмараа дээ болохол үемэр байна. Нэгдэр ингээд оруулчихсан байхгүй. Хүүхд өнжүүлэхгүйгээл манай сургуульч манай анги чи 10 хүүхэдтэй ганцхан ангитай дотроо галдаг. Тэгэл тест мод зомгол гэж мэдхгүй очиж илээ шүү дээ. Хатын хүүхэд. Тий. Тэгэл нэгдэр ангид өө эмээ маань надад ингээ хүрд хамгийн анх зааж ирсэн. Эмээгийн хайртай ач байсан. Хамгийн том хүүгийнх нь одоо хөө хамгийн том ач нь гэсэн. Тэгээ маш олон ингээд ач зэндэрэн 100 мөн ингээд ирсэн байсан ч гэсэн эмээ маань намайг шүн ингээд шүн нүрээр хөтөний улсууч эрт босоод үнэн сайранд гардаг штэ. Тэгээ нөгөө нуус зарнаа бас ирээдгүй хөлнөөс татал шиглээ миний хог. Тэгээ би ч тийм эмээдээ бүр хэрэг ингээд нүдэн услаа яа маа гэж бараг сэрэн тий. Тэгээд хусам айтчаад унтаа. Нөгөө сүү хөөрүүлээд өрмөө аваа сүгээд цаа нөгөө тогооны хусам аюугаа амттай штэ. Тэгээд ач зэндэр дундаасаа би бол ганцаараа хусан мэдчих баг өссөн баг. Тэгээ мема намайг тэгж хайрладаг байсан. Тэгээ 10 онд яг төгсөөд ирсний дараа өвөө маяр маань одоо энэ хабитат гэдэг газар үүдэгтэй тэнд амьдардаг байсан. Баг 4-5 жил яг тэнд суур амьдэрсэн үү. Тэгээ дөнгөж төгсөөд ирсэн болохоор тэгээ залуу хөтлөхөр нөгөө байж л байх юм шиг санана. Тэгээ очихгүй те. Баг цагаан сараар баг очт юм. Уг нэг чаваас нэг 200 төгрөг тэгээ автоос нь суугаад баг ингээ очиж болохоор тий. Тэгээ хоноод ирэхэд дөөр нөршөлтөө болон дуртай. Эмээ хоёр бол тэгээ бас настай хүмүүс учраас тэгээ нөршөлтөө болоод хийгээд өгнө шүү дээ гоё дуртай. Тэгэхэд чин тэгэл яг нөгөө төгсөөд ангийнхаа нэг 4-5 уулаа яг төгссөн жүжигчний анги найзуудаараа ирсэн учраас ингээл нэг барчин дарвин тий. Тэгэл ингээл баг уран бүтээл хийдүүлээ жүжиг хийн ална. Тэгээ тэр 4-5 жилиг дээ баг өвөө маяр дээрээ ерөөхдөө нэг цагаан сараар л бараг л очдөг байсан ба. Тэгээд өвөө одоо сүүл рүүгээ нэг настаа улсууч нөгөө нэг хараат болчтой юм ээ хүмүүсээс. Тэгээд хэдий төрн буугаад ингээд хангалттай цалин одоо мөнгөнд байгаа ч гэсэн тий нөгөө хөдлөх ингээд чадахгүй бизнес хад ингээд бүх юм. Тэгээд манай хотод манай аав ир дээр очиж байсан. Тэгээд сүүлдээ эмээ маань өөдөлаад өвөө маань наав юм багтав. Цайг их чинь бас байсан. Тэгээ нөө энэ хугацаанд стажинхэн эрдэм мэдлэгтэй гоё болгож ирсэн. Хамгийн анх гоё энэ суурь маань хүмүүжил те эрдэм боловсрол хүн чухал. Яг энэ зүйлийг маань тавьж гисэн. Ингээд нөө эмээ хоёр дээр нөө очиж байнг түүстэй жоо харамсдаг. Энд ер нь уран бүтээл төрөх санаач юм.
ээжийн тухай, аавын тухай, анд нөхдийн тухай ч гэдэм те. Нийгэмдэр болохгүй байгаа зүйл ч гэдэм. Ийм зүйлүүд ингээ гардаг хэрнээ гоё юм өөртөө зэрүүлээд гоё юм хийх юмсан гэхээр нэг жоо хаалгаж чаддгүй. Нэг жоо гимшилтэй санагдаад юм те. Өөдөл яах вэ очоод бид нэг өсрөл нэг ятган шít чаас хүний мөнгө те. Надаас сүүг уухгүй л те. Бараг миний цалингаас өндөр тэтгэвчтэй байсан баг. Манай үе машин автобус баазад. Хоёрдугаар баазад тэрийн жолооч, кондуктор. Тэгээ манай өвөө маань бас жолооч учраас тэгэл нэг багаагач бас нэг төрөний жолооч мөлөөч гэл байсан. Айгуу гой дурсамжуудыг ингээд үлдээж чадсан хэрнээ. Тэгэл хүн болго ярьдаг те. Нөгөө тараа л харамсдаг та. Тэгээ харамсаж байгаа хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр тэ залуучууд минь тэр үед нь тэгээрээ амьд сэрүүнд тэгээрээ хилээд яг хүн бол хизээч ойлгохгүй. Зүгээр л яг нэг юуг нь мэдчихэж цагийн тулжиж өнгөрсний дараа тэгдэм байна. Гэхдээ энэ нэрийг магадгүй маш олон хүн ярьцдаг дээр ярьдаг бах тий. Ингэж ягаараа тэгж ягаараа тий. Ойрхон байж байгаа гэж. Яг го зарим сонсож байгаа хүнд нь нэг ярьслага үзээд нэг хүн ярианаас сонсоод тэр нь сонсоогүй байлаа гэхэд магадгүй бит хоёр яриа те бит гурав өнөдөр цуг байгаа ярианаас нэр нэг юм дээр очиод аль нэг ээжтэй гэж те тэгээс хий магадгүй бах тэгээсээ бүр станер зарж хэлэхэд очиад үнэхээр хажууд чинь байгаас очиагүй бол очиосаа тий тэр ерэн жоо хайв харамсалтай санагддаг те одоо би ч нөгөө түрүүн дууг ярьсан нөгөө дэлгэр мөрөө ахын нөгөө хиний бурхан борлууд гэдэг дуу байдаг байхгүй тэр амар гоё хөртэй дуу стаж ихэнд ярьжсэн сүнстэй уран бүтээл гэж ярьжсэн. Яг тийм дуу байдаг байхгүй. Тэрний өг нь болохоор тэр ачтныг бороо болохын цагт, тэр ачтныг солонго болохын цагт би долоон борхныг од гэж тоож ийсэнгүй. Долоон борхон хүртэл надад од биш юм шиг те. Зүгээр бэзгэл юм биш те. Ийм дэврүүн байлаа те. Тэгээд имэмний өвөө минь надад эргээд миний хүү миний охин болоод надад эргээд төрөөр. Тэр дуу амар дуу. Тэгээ одоо юу гэдэг нөө яг одоо нийтэр хавийн нөө клипг дуухгүй тэр. Тэр нэг чаавас зүгээр нэг утасны нэг аппликейшн дээр дүрсжүүлэх жоохтны зураг тавиад нэгээд ер нь сонсчий гэдэг YouTube суугт миний хамгийн анхны байршуулчихсан. Нэг тийм дүрс бэд. Яг дүрс нь бол чухал биш дуу. Тэгээд одоо үе тэрийг ингээд сонсоол тиймээгээ ингээд өвөө ер нь дурсдаг та. За тийм бэ. Амар подкаст. Юу ярина гэснээр эхлээл бүр ингээд зүгээр хамаагүй урлаг мордог за ийм байна тийм байна тэнд өссөн гэж ярьж сүүлэр өгнө. Заримдаа сүүлнээс дунд нь асууд яа. Гэтэ бас гоё ялаа. Гоё ярилцаад байвал ярилцааламар тий. Тэгээд түрүүн ихтэй ном яасан би нэг. Тийм ном нэр гоё дурсан тий. Ном бичсэн юм уу? Гоё подкасттай өрсөнд баярлалаа гэдэг. Та хэдтэй бас. За энэ хамгийн ихний ном нь болохоор энэ Алтай гэдэг энэ шүлхийн ном байхгүй юу? Чиний бичсэн номнуудаа дандаа. Би энэ хоёр ном байсан. Тэгээ нэг нь багш манай багшийн ном. Одоо хонгод хүүхэлдээ үцээсгэн жимсгэл үнэн дуу гэдэг чинь тэр дууны шүлхийг амжилсан байхгүй юу? Монголын аяд багш мандахсан гэдэг. Тэгээ би энэ юу ачиж. Уг надад хоёр байж байгаа. Нэг нь дурсах гэж утсан чинь. Андуураад нэг яг бишэлдгээ бицнийг аваад ирчих. Амуу дараа нь ядлуулна шүү дээ. Миний солиод дараа нь дурсагч тий. За энэ болохоор гашуун хамт амтлаг өнөргээд би бас нэг гүн утгах гэдэг орон бүтээлийн нэгдлийн гашуун. Тэгээ манай нэгдлийн хэрэгэн юм шиг гэдэг орон бүтээл залуугийн юм шиг тий зохиолч яруу нарт залуу би тэр нэг юм ном байна. Найзынхаа номыг бас дурсах юм. Энэ болохоор 2023 онд манай нэгдээс нь уран зохиолын үүдэлгээд сурал гаргаж байгаа байхгүй. Одоо яг 3 дугаар гараад 11 дугаараар хамгийн сүүлхэн болоод дуусчаа. Тэгээ энэ нь болохоор Монголын одоо орчин уран зохиолд бас ингэ гоё чинтэй байр суурь болж үлдэх хаа. Яруу найргийн, өгүүлэлгийн, орчуулгын, тэгээ жүжигийн зохиолын, уран зохиолын олон төрлийг бээр гарч байгаа юм. 11 сурал байгаа. Тэгээ энийх болохоор би 7-т нь одоохондоо чи зүгдэлж ийн гээд нэг юм жүжигийн зохиолуудаас яг одоо нэг хэдийн оруулаад нэг юм гаргасан. За. Тэгээ хавцсан бас надад үр дүн сайн таалагддаг. Энэ болохоор Украины зураач Марина Бойка гэдэг уран бүтээлч. Яг өөрөөс нь нөө эрхийг аваад ингээ гаргасан. За энэ ном бол баярлаа. Турсгая. Баярлаа. Ийм гоё.
байна. Бас гоё амттай кофе гардаг байсан. За тэгээ манай урилгыг хүлээж авч тэг хамтдаа нэрээ зүгээр ингээ гоё задгаа тайван ярилцсан маш их баярлалаа. Тэгээд дараагаас тэгэл бид нэр адилхан юм хийж явж байгаа хамтраад тэр гоё юм хийцгээ. Өөр хаач үедээ гоё юм үлдээцгээ тий. Тийм шүү дээ. Гоё чанартай бүтээлүүлдэг юмсан гэж бүр нэг зүрх махаурна гэдэг шиг тийм л тэр нь гоё сэтгэл зүйтэй байгаа шүү дээ. Гоё дайжлагдсан тийм. За ишиг гэж ярихгүй. Тэгээд өмнө яг нэг уран бүтээлч хүн учраас уран бүтээлийнхаа талаар ер нь голцоо яриад телевизийн нэвтрүүлэгч юм гэсэн ярьцлага сайтуудад ч юм яриа өгсөн. Яг ингээд нэг хувийн талаасаа бас зүгээр л ингийн гоё яриа өрнүүлээд ингээд суух боломжийг анх удаа гэх юм дээ баг. Маш баярлалаа. За тэгээ дараагийн дугаараар дахин уулзцгаая. Like, subscribe, share дарахаа мартуузаа. Баярлалаа.